За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? За хөдөлгөөний магтан дооныхаа цагт орё. Эхлээд бүгдээрээ дуугаа хамтдаа сурцгаая. Бэлдээд магтан доо. Нүдээр харах зүйлээсээ болгоомжил. Нүд юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Юу яш байна гэдгээсээ болгоомжил. Юу яш байна гэдгээсээ болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Гар юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Гар юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Хөл юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Хөл юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Бэлдээд магтан доо. Нүдээр харах зүйлээсээ болгоомжил. Нүд юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Юу яш байна гэдгээсээ болгоомжил. Юу яш байна гэдгээсээ болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Гар юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Гар юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Хөл юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Хөл юу хийж байна гэдгээсээ болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Тэр ашигч эзэн тань хэрээр дөрөх харна. Нүд амгаар хөлнөөсөө болгоомжил. Бүгдээрээ сайн байцгаана уу? За одоо юуны цаг үлээ? За багшигаа дагаа сайн хийгээрэй. Заяа. Хөөрхөн гараа бэлдээцээ. Ам руу орж байгаа зүйлс нь зүгээр. Амнаас гарч байгаа зүйлс нь зүрх сэтгэлээс гардаг. Аав ээжийнхээ үгийг сонсдоггүй хүүхдүүдийг ховж ярих гэсэн сэтгэлийг бусдыг зодъё гэсэн сэтгэлийг бусдын юмыг хулгайлъя гэсэн сэтгэлийг нууцаар үзье гэсэн сэтгэлийг бүгдийг нь харж байгаа. Ямар ичмэр юм бэ? Ямар ичмэр юм бэ? Өнөөдрийнхөө үгийг сайн сонсоод бүр сайн сонсоод хамтдаа мэдэж авцгаая. Хөөрхөн гараа ингээд дуусгая.
За бүгдээрээ залбираад өнөөдрийнхөө чухал үгийг сурцгаая. Хайр ба нэгүслэр бэлхэм дүүрэн Бурхан Аваа таньда баярлалаа. Таны үгийг сурах боломжийг өгж байгаад үнэхээр их талархаж байна. Эзэн таны үг бүр илүү их нарийн чухал баримт нотлохотой үнэн гэдгийг нь хараад хүүхдүүд маань эргэлзэлгүй баттай итгэж чадахтан та тусалж удирдах өгөөрэй. Зүрх сэтгэл дотроо илүү их Бурхан таны үгийг гүн гүнзгий бодоод хүлээж авахтан та удирдах өгнө. Үгийг хаанг сонсоод үл тоохгүй байхаар нь та сахин хамгаалж өгөөд үнэнд тань итгэж мөн хэмийг олж авч чадахад та тусалж удирдах өгөөрэй. Өнөөдрийн энэ цаг мөчид Бурхан таны өмнө хүүхдүүд маань үнэхээр гэмнүгэл үйлдсэн байгаад ямар бохир нэгэн бэ гэдгийг үгээр тань дамжуулаад өөрийнхөө зүрх сэтгэлийг хараад Бурхан тань руу эргэж даруй сэтгэлээр үгийг сонсоход нь та тусалж удирдах өгөөрэй. Ингээд бүхий л зүйлийг таны хүчит мөтөр даатгаад таны хайртай хүү Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За өнөөдрийн үг одоо энэ цагийн үг маш чухал үг байна. За энэ чухал үгийг ойлгуулахын тулд за Бурхан үнэхээр хүүхдүүдийн маань зүрх сэтгэлийг нээж өгөөд үг болгоныг хүлээж аваасаа гэж хүсэж байгаа. Гэтэл манай хүүхдүүд өөрсдөө үг сонсох дурггүй хоорондоо яриад ийм байх юм бол үг ерөөсөө ойлгогдохгүй. Ойлгосноо? За тийм учраас хоорондоо ярьж болох нь уу? За зөвхөн наашаал анхаараарай. За юу? За хар замцтай. Наашаа анхаараарай. Сая багш нь юу гэж хэлсэн бэлээ? Одоо энэ цаг бол маш их анхааралтай суух цаг. Ерөөсөө унтаж болохгүй. За. Өнөөдрийн одоо энэ цаг бол чухал учраас бүгдээрээ сайн анхаарлаа төвлөрүүлээрэй. За бид бүхэн сая өнгөрсөн цаг дээр түүхээр дамжуулан илэрхийлэгдэж буй Бурханы төлөвлөгөөг бүгдээр харсан. Тийм биз? За Библи үнэн гэсэн. Тэгвэл үнэнд итгэхийн тулд бидэрт нотлохоо баримт хэрэгтэй. За тэгвэл энэ нотлохоо баримт нь бүгдээрээ бүтээлийг харсан чинь бүгд бүтээгдсэн байсан уу? Аяндаа бий болсон байна уу? Бүтээгдсэн байна. Аяндаа бий болох нэг ширхэгч юм байхгүй байна. За энийг бүгдээрээ баримт нотлохоо харсан тийм. Хоёрд нь шинжлэх ухаан харж бүх зүйлийг нь нотолсон. Тэгээд түүхээр дамжуулаад бүх зүйл нь үнэн байна. Израилийн түүхийг судалсан чинь Бурхан амьд оршин байгаа Израилийн түүхээр бидэнд хүн харуулсан тийм. Урдчилж бичиж өгөөд яг тэр бичснийхээ дагуу Бурхан Израиль үндэсний түүхийг удирдсан. Тэгвэл Бурхан одоо ч гэсэн амьд оршиж байна. За тэгвэл Есүс Христийг бүгдээрээ таньж мэдсэн. Зөгнөлийн биелэлтийг одоо бид нар харах гэж байна. Хэрхэн зөгнөж хэлсэн бэ? Тэр зөгнөс нь одоо бидний үед биелэж байна уу? Яаж байна? Одоо энэ чухал зүйлүүдийг бид хүн сурах гэж байна. За хараарай. Эндээс харах юм бол одоо хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн үед Есүс эзэн энэ дэлхий дээр Тэнгэрт ирнэ гэд хэлчихсэн байж байгаа. Тэгвэл энэ цаг мөч нь ойрхон байна уу, хол байна уу гэдгийг бид нар харах гэж байна. Тэгвэл хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн үед юу болох вэ гэдгийг Библиэлд бичсэн. Тэр нь бэлэн болсон байна уу, үгүй байна уу гэдгийг бид нар одоо судлах гэж байна. Тэгвэл бид бүхэн энэ хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн үед амьдарч байна уу, ямар үед амьдарч байна гэдгийг Библиэр дамжуулан таньж мэдэх цаг хугацаа гэсэн үг. За түүхийн төгсгөлийн үед болох ёстой бүх зүйл нь болчихсон байвал энэ хүн төрлөختийн түүх дуусах гэж байна гэвэл бид бүхэн ч гэсэн хамт бас яах гэж байна? Дуусах гэж байна. Тийм байгааз? За тэгвэл одоо ийм чухал зүйлийг бид бүхэн сурах гэж байна. За тэгвэл хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн үед галан шүлт болно гэсэн байж байгаа. За энэ Библиэлд бичигдсэн байгаа. Тэр нь яаж нотлогдож, яаж биелэж байна? Бүгдээрээ харцгаая. Луг 21:24-оос 27 дээр элдний ирээр тэд унаагдаж бүх үндэстнүүд рүү цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөлд ор талхлагдана. Тэгээд тэд хүний хүүг үүлэн дунд агуу сүр хүч цог жавхлантайгаар ирэхийг харна. За Есүс эзний дахин ирэхэд энэ дэлхий дээр дахин нэг удаа ирэхэд ямар зүйл болох вэ? Энэ элдний ирээр унаагдаж бүх үндэстнүүд цөлөгдсөн гэдэг нь ямар үндэстэн бэлээ? Израиль үндэстэн биз дээ. Тийм биз? Бүх улс үндэстэнүүд цөлөгдсөн шүү дээ. За ингээд Израиль үндэстэн ерөөл авах байтал хараалыг авсан тийм. За гэтэл Израиль үндэстнийг дэлхийн өнцөг боломборд очиод аимшигтай зовлон эдэлж хараагдаж байх үед Израилаас бусад бүх үндэстэнгүүд нь ерөөгдөх боломж ирсэн байна. Есүс Христэд итгэсэн бүх хүн үнэнд итгээд мөнх амийг олж авах боломж ирсэн байна. Израилийн ард түмэн ерөөлийг авах ёстой байтал хараалыг авчихсан тийм. Израилийн ард түмэн одоо буцаад яаж байна? Дахин сэргэж байна. Тэгвэл харь үндэстэн бид нар аврагдах боломж маань хаагдаж байна. Одоо тэгвэл бид нар ийм богинохон цаг хугацаанд амьдарч байгаа учраас маш хурдан үнэнд итгээд аврагдах хэрэгтэй.
Тэгээд эзэн тэнгэрт ирчих юм бол хайр үндэстэн бидрээс нэг ч хүн аврагдахгүй. Одоо ийм цаг мөч нь маш ойрхон болцсон байгааг бид нар Библиэр дамжуулан одоо харах гэж байна. Тэгвэл хараарай. Израиль бол Бурхны цаг юм. Хүн төрлөختний түүхийн цагийн хуваар. Хүн төрлөختний түүхийн төгсгөл одоо удахгүй ирэх гэж байгааг Израиль үндэстний дахин сэргэлтээр бид нар харж байгаа юм. Израиль үндэстнийг Бурхан дахин сэргээсэн шалтгаан нь хүн төрлөختний түүхийг төгсгөлийн үед дахин нэг удаа сэргэнэ гэсэн. Яг тэр нь одоо бидний үед болчихсон байна. Хараарай. Бид бүхэн одоо Есүс эзнийг одоо ирэхээс өмнө бол бид бүхэнд л аврагдах боломж байна одоо. Эзэн ирчих юм бол аврагдах боломж бүгд хаагдана. За энэ харийнхны үе одоо дуусах гэж байна. Тийм байгааз эзэн тэнгэрт ирэх юм бол энд ирчих юм бол аврагдах боломж бүгд дуусна. Одоо хараахан эзэн ирээг байна. Тэгвэл одоо л үнэнд итгээд бүх юмыг олж авах боломж яг энэ үед байна одоо. Тийм ээ? Энэ маань нэгүслийн үе гэж байгаа. Аврагдах боломжтой үе. За эзэн ирчих юм бол нэг ч хүн аврагдахгүй. Харь үндэстэн бидрээс нэг ч хүн аврагдахгүй. Авралын хаалга тэгээд хаагдаж байгаа юм. Новагийн үеийн үед авдарт ороорой гэд Бурхан хаалгыг онгорхоо 7 хоног оргисон тийм. Хин ч орж болно гэсэн. Гэтэл тийшээ нэг ч хүн ороогүй байсараад Бурхан хаалгыг хаацсан. Тэгээд Бурхан усаар шүүсэн. Авдрын хаалга хаагдсан байхад хичнээн очиод хаалгыг нүдсэн ч хожимдсан байхгүй юу? Хоцорчихсан. Одоо тэгвэл яг энэ үе чинь яг л тэр Новагийн үеийн тэр усан шүүлтний болохын яг өмнөх нь үетэй яг адилхан байна. Гэтэл Бурхан тэр үеийн дэлхий усан галав давтан устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр ба энэ газар нь сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүх ба сүрлийн төдөө хадгалагдаж байна. Энийг Бурхан галаар шүүхээр бэлдчихсэн байна. Одоо. Тэгвэл яг л энэ нэгүслийн үе дуусах юм бол Бурхан энэ газрыг галаар шүүнэгээд бэлдчихсэн байна. За тэгвэл одоо эзэн тэнгэрт ирэх юм бол үнэнд итгэсэн хүмүүсүүд Библийн үг юу Бурханы үгэнд итгэсэн хүн болгоныг Бурхан юу вэ? Дээшээ тэнгэр рүү өөртөө авна. Аврагдаагүй үнэнд итгээгүй хорон муу бүх хүмүүсүүд энэ газар дээр үлдэнэ. Тэгээд энэ газар дээр 7 жилийн зовлонгийн үе орж ирнэ. 7 жилийн зовлон. 7 жилийн зовлонгийн эхний 3.5 жилд нь хуурамч инх тайван бий болно. Хуурамч инх тайван гэдэг нь юу вэ? Энэ дэлхий дээр хэл хязгаар гэж байхгүй. Үлдсэн хорон муу хүмүүс нь дуртайгаараа амьдарч байна. Ийм хуурамч тайван бий болно. Ингээд эхний 3.5 жил дууссаны дараа дараагийн 3.5 жил эхлэхийн яг тэр дунд нь Антикрист буюу Христийг үгүйсэх. Хорон хүн гарч ирээд хүн байна надад итгэцгээ гэж хуурамч хүн гарч ирнэ. Тэр хүн гарч ирээд 7 жилийн үлдэж байгаа 3.5 жилд энэ дэлхий дээр үлдсэн тэр Бурхныг эсэргүүцдэг хорон муу бүх хүмүүсийг баруун гарын духан дээр нь код тавиад тэр кодороо бүх хүмүүсийг удирдана. За ийм зүйл болно гэдгийг Библиэлд Бурхан хэлж өгсөн байгаа. За тэгвэл энэ бүх зүйл нь бидний үед биелэж байна уу? Бүгдээрээ шалгаж үзэх хэрэгтэй. За ингээд 7 жилийн зовлонгийн дуусах үед энэ дэлхийг Бурхан галаар шүүнэ. Энэ галан шүүлт нь хаана болох вэ? Израилийн Хармигдон гэдэг газарт цөмийн зэвсгийн дайм болно. Ийм зүйлийг Библиэлд бичсэн байна. За ингээд түүний дараа мөнхийн деважин, мөнхийн там гэж хүн төрлөختөн хоёр хуваагдана. Аврагдсан эзнийг ирэх үед дээшээ өргөгдөд явсан тэр хүмүүсүүд нь мөнхийн деважин руу мөнхөд орно. Харин аврагдаагүй үнэнд итгээгүй Есүс Христийг ирэх үед үлдсэн тэр бүх хүмүүсүүд энэ газар дээр үлдсэн тэр бүх хорон муу хүмүүсүүд бүгд 7 жилийн зовлонгийн дараа мөнхийн там руу мөнхөд хаягдана. Тэгвэл одоо ийм аврагдах боломж маш богинохон хугацаанд үлдчихсэн байна. Одоо өшөө их урт хугацаа ерөөсөө үлдээгүй байна. Тийм л учраас бид бүхэн энэ удаагийн семинараар заавал аврагдах ёстой. Ойлгосноо? Заавал мөнх амийг олж гим нүглээ уушлуулчаад байж ёстой. Тэгвэл одоо яг энэ цаг маш чухал цаг байгааз ерөөсөө унтаж болохгүй. За одоо тайлбарлаж өгнө заа юу. За тэгэхээр Библиэлд сүүлийн 3.5 жил эхлэхийн өмнө бүх хүмүүсийн баруун гарын муу духан дээр нь тэмдэг тавина гэсэн байна. За тэр Библиэлд одоогоос 1900 жилийн өмнө бичигдсэн байна. За энийг багш нь уншиж өгье. Эхлэл 13-ын 16-аас 18. Тэрээр том жижиг баян ядуу чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гар дээр нь эсвэл духан дээр нь тэмдэг тавилснаар тэмдэг араатны нэр эсвэл нэрийнхэн тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдан авч чадахгүй болох ажээ. Энд мэрэгэн ухаан буй. Ухаантай нэг нь араатны тоог бодогдсон. Учир нь энэ нь нэгэн хүний тоо бөгөөд түүний тоо бол 666 юм аа.
За энэ 7 жилийн зовлонгийн үед үлдсэн хормоо хүмүүсүүд. Энэ бүх хүмүүсүүд баруун гар юм уу духан дээрээ тэмдэг авна. Энэ 7 жилийн зовлонгийн яг дунд нь антихрист буюу Христийг эсэргүүцдэг хормоо хүн гарч ирээд их сүүлийн 3.5 жил эхлэхийн яг тэр цаг дээр үлдсэн хормоо хүмүүсүүдийн бүгднгийнх нь баруун гар юм уу духан дээр тэр тэмдэг нь 666 юмаа хэлсэн байна. За тэгвэл энэ зүйл бэлтгэгдсэн болсон болов бүгдээрээ шалгаж үзье. Одоо бидний энэ амьдарч байгаа яг энэ үед маш олон ингээл дэлгүүрөд ороход бүх бараа бүтээгдэхүүн дээр ийм багнан кодыг ингээд тавиад өгсөн байгааз. Энэ багнан код нь ямар учиртай вэ? Дэлгүүрт ороод юм худалдаж авах юм бол ингээд уншуулчих чинь. Тэр үед нь үнэн нь гараад ирж байгааз. За тэдэн төрөний бүтээгдэхүүн боллоо гэж мөнгөний тооцоо хийдэг те. Гэтэл тэр энэ багнан кодын дотор юу байгаа гэхээр тухайн барааны хизээ үйлдвэрлэсэн, хизээ хугацаанд дуусгав, аль улсад үйлдвэрлэсэн, тийм ээ үү? Ямар дотор нь бүтээгдэхүүн орсон бүх мэдээллүүд нь байж байгаа. За энийг нь тэр дэлгүүрийн чипээр ингээд уншаад үүнийг бүх юм гаргаад ирж байна. За тэгвэл энэ багнан кодын дотор тэр бараа бүтээгдэхүүний бүх мэдээлэл нь орсон байж байгааз. За тэгвэл энэ нь эхлээд хүмүүс дээр тавихад хүмүүс бургуцаад энийг бол авахгүй. Энэ учраас хүмүүсийн нүдэнд дасгахын тулд эхлээд бүх бараа бүтээгдэхүүн дээр тавьсан. Эхлээд хүмүүс гайхаад сони юм ээ ингэжсэн те. Одоо дэлгүүрт ороод юм авахд ингээ уншуулахад гайхаж байна уу? Гайхгүй байгаа зү. Бүр дасал болцсон байгааз. За ингэж дасгаж байгаад энийгээ бүр нарийн юу болох вэ? Маш жижигхэн чип болгоно. Энэ багнан кодоо энийгээ шууд хүний баруун гарын духан дээр нь тавихгүй. Энийг чинь бүр боловсруулж агаад маш жижигхэн будааны ширхэг шиг чип болгож агаад хүний баруун гар юм уу духан дээр нь суулгана. Энэ багнан кодны учир нь юу гэхээр тоог яг энэ зураасаар тэмдэглэжсэн байж байгаа. За энэ эхнээсээ хоёрт нь харагдаж байгаа энэ 8-ын тоог илэрхийлдэг байхгүй энэ хоёр зураас. Нэг нь маш бүдүүн хар нөгөөд нь арай жоохон нарийнхан бүдүүн хар байгааз энэ нь болохоор 8-ын тоог илэрхийлж байгаа. За энэ 0-ыг болохоор бүдүүн нарийнхан зураасаар илэрхийлж байна. Энийг компьютер ингээд уншаад таньдаг байхгүй юу? Энэ кодны тусламжтайгаар тэр дотор байгаа бүтээгдэхүүний бүгдийг нь яаж нээж байгаа юм. За тэгвэл 6-гийн тоог юу гэж тэмдэглэсэн байна? Хоёр ижилхэн зураасаар тэмдэглэсэн байгааз. Тийм ээ үү? За тэгвэл эхнээс нь уншсан ч адилхан, хойноос нь уншсан ч яг адилхан. Тэгвэл энийг сая хэлбэл дээр юу гэсэн бэлээ? 6 гэсэн. Араатны тоог бодогдсон. Тэр нь 660 юм аа. Тэгвэл нөгөө антихрист буюу Христийг эсэргүүцдэг тэр хүн чинь хүмүүсийн баруун гар юм уу духан дээр нь тавьж байгаа код нь 666 гэсэн кодоор удирдана гэсэн. Тэр нь бидний үед яаж юм? Бэлтгэгдчихсэн байна одоо. Тийм үү? Одоо энийг харах юм бол ийм багнан код байсан бол одоо бүр боловсронгуй босоороод ийм болчихсон. Ийм болсон. Одоо иргэний үнэлэн дээр байгаа жижигхэн шар чип. Манай хүүхдүүдийн виза картн дээр байгаа жижигхэн тэр шар чип чинь одоо юу вэ? Бүх мэдээллийг чинь ийшээ оруулаад ийм болгочихсон. Энэ нь бүр нарийн болоод одоо ийм баруун шилхэг шиг ийм чип болсон. Энийг баруун гар юм уу духан дээр нь одоо суулгаж эхэлнэ гэж. Тэгвэл бидний үед энэ бүх зүйлүүд нь бэлтгэгдсэн байна уу? Бэлтгэгдсэн байна. Одоо эзэн тэнгэрт ирчихэл юм бол аврагдсан хүмүүсүүд нь дээшээ яваад аврагдаагүй хүмүүсүүд нь энэ чипийг баруун гар юм уу духан дээр авна. Ойлгосноо? Тэгвэл энэ чипийг авсан хүмүүс хаашаа явах вэ? За хүүхдүүдтэй хэлж өгье. За энэ чипийг авсан хүн сайн хараарай. Сайн бодоорой хүүхдүүдээ. Энэ чипийг ямар хүмүүс авах вэ гэхээр эзэн тэнгэрт ирэх үед аврагдсан хүмүүс нь дээшээ яваад аврагдаагүй үнэнд итгээгүй Библийг үгүйсгдэг. Унтаж байсан сонсоогүй тэр бүх хүүхдүүд энэ чипийг авна. 7 жилийн зовлон тийм хүмүүс орж ирнэ. Ойлгосноо? Анхааралтай сонсоод үнэнд итгэсэн хүүхдүүд нь Есүс эзний тэнгэрт ирэхэд шууд дээшээ өргөгдөөд эзэнтэй хамт байна. Тэр хүмүүс авахгүй. Харин үлдсэн хорон муу хүмүүсүүд нь л энэ чипийг баруун гар юм уу духан дээр авна. Тэгвэл энэ хүмүүс хаашаа явах хүмүүс вэ гэхээр там руу явах хүмүүс байхгүй. Там руу. 14:9-ээс дээр. Өөр нэгэн тэнгэр элч буюу 3 дахь тэднийг даган чанга дуугаар хэн араатанд мөргөж бухан дээр эсвэл гар дээрээ тэмдэг авна. Тэр хүн бурхны уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь түүний уур хилэнгийн аяганд шингэлэлсэн дарсан. Хүн ариун тэнгэр гэж нар ба бурхны өмнө гал хөхөр дотор зовж тарчилна. Юу гэсэн бэ? Энэ баруун гарын мөрөнд тэмдэг авсан хүн гал хөхөр дотор тарчилна. Энэ гал хөхөр юу гэж хэлж байгаа. Энэ
там руу ямар хүмүүс юм? Бурхныг эсэргүүцдэг хамгийн хормоо хүмүүсүүд. Ийм хүмүүсүүд баруун гарын духан дээр чип аваад 7 жилийн зовлонгийн дараа мөнхийн там руу мөнхөд хаягдана. Тэгвэл энэ чипийг авч болох нь уу болохгүй нь? Болохгүй гэсэн үг. Авахгүй тулд яах ёстой вэ? Үгийг сонсоод итгээд аврагдах хэрэгтэй. Одоо л энэ боломж байна. Энэ боломжийг авчих юм бол дахин ийм боломж ирэхгүй ч гэж магадгүй. Тийм биз? Тийм учраас л их анхааралтай сайн сонсоорой. Эзэкиэл 38:1-2 дээр одоо ийм зүйл болсны дараа хүн төгсгөлийн ямар улс эхлүүлэх вэ гэдэг нь үртэл Библиэлд бичигдсэн байна. Бүр гайхалтай. Бурхан бүгднийг нэг бүрслэн бичигдсэн байгааз ирээдүйд болох зүйлсийг бүгдийг бичигдсэн байна уу? Бэлтгэлүүд нь одоо бидний үед нэг бүрслэн биелэж байна шүү дээ. Тийм байгааз? Гэтэл Эзекиэл 38:1-2 дээр эзний үг надад ирж айлдахдаа хүний хүү чи Магогийн газрын Мишэх, Тубалын тэргүүн ноён Гог руу нүрээ чиглүүлж түүний эсрэг иш үзүүл. За энэ хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн дайныг ямар улс эхлүүлэхийг энэ дээр тодорхой бичсэн байна. Магогийн газрын Мишек гэж байна. За энэ Мишек гэдэг маань ямар үг хэлж байгаа вэ? Аль улс вэ? Хараарай. Энэ Рош гэж байгаа нь Оросыг хэлж байгаа юм. Мишек гэдэг нь Москваг хэлж байгаа. Тэгээд Тубал нь Тубаск. Энэ дэлхийн төгсгөлийн дайныг Орос улсаас эхлүүлнэ гэдгийг Библиэлд бичсэн байж байгаа. Орос хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн дайныг эхлүүлнэ. Энэ нь цөмийн зэвсгийн дайн. Бурхан энэ хүн төрлөختнийг одоо галаар шүүнэгээ бичсэн байгаа тийм. Тэр галан шүүлтийн ч гэсэн тэгвэл одоо бэлэн болчихсон байж байгаа. Тэр нь цөмийн зэвсэг баггүй юу? Цөмийн зэвсэг. За тэгвэл энэ Орос гэдэг улс хаашаа дайраад хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн дайн болох юм бэ? За тэр Орос улстай ямар улсууд нийлээд хаашаа дайрах юм бэ? Энэ хүртэл Библиэлд тодорхой байж байгаа. Эзекиэл 38:5-6 дээр Перс, Этиоп, Пут тэдэнтэй хамт байж тэд бүгд бамбаа дуулахтай ажээ. Гомер бүх цэрэгтэйгээ хамт Бет Тогормаа умардын хамгийн аслагдсан эсгүүдээс хамаг цэрэгтэйгээ хамт олон ард түмэн чамтай хамт байх болно. Орос улс хүн төрлөختний дэлхийн төгсгөлийн дайныг эхлүүлнэ. Тэр дайныг эхлүүлэхээр улс руу дайрна, нэг улс руу. Тэр улс руу дайрахад хамтдаа тэр дайнд оролцох улсууд нь нэр нь бичээстэй байж байна. Орос улстай нийлээд дайрах дайнд оролцох улсууд нь Перс улс, одооны Иран, Этиоп, Пут, Леви. Энэ Гомер гэдэг нь Армен, Бет Тогормод нь Туркийг хэлж байгаа. Эдгээр улсууд нийлээд бүгдээрээ дэлхийн 3 дугаар дайн эхлүүлнэ. Хаашаа дайрах вэ гэхээр Израиль руу дайрна бүгдээрээ. Ойлгож байна уу? Сая Оростой нийлээд ямар улс нийлнэ гэлээ? Армен, Турк, Иран, Этиоп, Лив. Энэ бүх улсууд бүгдээрээ нийлж хагаад Израиль руу дайрна. Яагаад Израиль руу дайрж байгаа юм болов? Израиль маш их баян эд хөрөнгөтэй мөн үү? Мөн. За тэгвэл Орос улс энэ бусад улсууд үнэхээр эдийн засгийн хувьд хэцүү хүнд болж эхэлнэ. Энэ үед булаан эзэлж олж авахын тулд Израиль руу дайрна. За тэгвэл Библиэлд хүртэл тодорхой хэлсэн байна. Эзекиэл 38:8 дээр. Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Элднээс ангижсан газар та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Үргэлж балгас байсан Израилийн улс руу тентгийн оршин суугчид олон үндэснээс цуглуулагдсан юм аа. Одоо Орос улс энэ бусад улсуудтайгаа нийлээд Израиль руу дайрах гэж байна. Тийм үү? Яахын тулд дайрна гэлээ? Сайн хараарай. Эзекиэл 38:12 дээр. Энэ нь ол завч тонон дээрэмдхийн тулд. Тийм үү? Оростой нийлээд Этиоп, Перс, Турк бүгдээ нийлээд Израиль руу дайрж байгаа шалтгаан нь юу вэ? Ол завч тонон дээрэмдхийн тулд байгааз Израиль маш баян эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй байгаа учраас тэр бүх зүйлийг нь булааж олзолж авахын тулд яаж юм? Орос улс Израиль, Иран, Перс, Этиоп, Турктэй нийлж хагаад Израиль руу дайрна гэдгийг хэлж өгч. Тэгвэл эдүгээ хүн сууршаагүй эзүү газруудад эсрэг мөн үндэснүүдээс цуглуулж мал сүрэг эд хөрөнгийг эзэмших ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг гараа эргүүлэхийн тулд ингэж чийлэх болно. Үндэснүүдээс цуглуулагдаад мал сүрэг эд хөрөнгийг эзэмшнэ гэж байна. Одоо израильчууд маш их баян чинэлэг байгаа тийм. Энийг нь булааж авахын тулд Орос Израиль руу дайрна. Хараарай. Маш эртнээсээ юу вэ? Хизээ Орос Израилийг дайрах вэ? Хизээ Орос Израиль руу дайрах вэ гэж маш эртнээсээ бичигдэж байсан. Одоо энэ бидний үед юу вэ? Биелэх гэж байна. Бидний үед. Одоо Иран дуусгаад асуугаарай. Одоо Иран, Израиль, Америк гурав хоорондоо дайтаад байгаа биз? Тийм ээ үү? Мэдээ харсан уу хөгтөд? Гэтэл Ираны ард Оросууд байгаад байна. Тийм ээ үү? Иран руу дайрах юм бол Орос ч гэсэн зүгээр суухгүй шүүгээд мэдээлэл хийгээд байгаа.
Тэгвэл яг Библиэр бичигдсэн дагуу Орос Израиль руу дайрахад Ирантай хамтран гэсэн биз дээ. Этиоптой, тэгээд Левитэй, Турктэй хамтран гэсэн тийм биз? Энэ улсууд нь Оросын талд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо юу яг бидний үед энэ зүйл нь бүгд бэлэн болж байна. Удахгүй Израиль руу Орос дайрах гэж байна. Хараарай. За ингээд мөн бас энэ Израиль руу Орос мөн бусад улс үндэстэг нийлээд дайрах үед нар мандах зүгээс хаадууд бас нийлээд дахиад Израиль руу орж ирнэ. Израилийг тэгвэл маш олон хүмүүс дайрахаар бэлдэж байгаа биз одоо? Библиэлд энэ бүх зүйлүүд нь бүгд бичээстэй байж байгаа. Ижилэл номны 9:14-16 дээр бүрээ бүхий 6 дахин тэнгэр элчид хамдан агуу Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн 4 тэнгэр элчийг судал гэв. Тэгээд хүмүүсийн 3/1-ийг хөнөөлөхөөр тэр цаг өдөр сар жилийн төлөө бэлтгэгдсэн 4 тэнгэр элч судлагдав. Морд цэргийн тоон 200 сая ажээ. Би тэдний тоог сонссоо. За Израилууд дарах суугаараа. Хар бодолтой. Суугаараа. За анхаараарай. Чимээгүй сонсоорой. За сайн анхааралтай суугаараа. Одоо чухал зүйл хэлэгдэж байна. За цэг суугаараа бүгдээрээ. За эндээс бурхны үг тунхаглагдана. Манай хүүхдүүд сайн сонсох хэрэгтэй гэсэн тийм. За маш чухал байна. Хараарай. За одоо Израиль руу Орос, Иран, Леви, Турк нийлээд дайрах гэж бэлдэж байна. Тэгвэл нар мандах зүгээс бас хаадууд нийлээд дахиад Израиль руу дайрах гэж байна. За тэгвэл нар мандах зүгээс ирэх цэргүүдийн тоог хүртэл Библиэлд бичсэн. Энэ нь морд цэргийн тоон 200 сая гэж байгаа биз? Тэгвэл энэ Евфрат мөрөн ширхэх юм бол нар мандах зүгээс 200 сая цэрэг Израиль руу дайрж орж ирнэ. Одоо Евфрат мөрөн байгаа учраас л юу вэ? Хараахан зам гараагүй байгаа учраас орж ирээгүй байна. Евфрат мөрөн ширхчих юм бол зам бэлтгэгдээд 200 сая зэрэг Израиль руу дайрж орж ирнэ. За гэтэл энэ сонин дээр гарсан байна. Хятад 2.3 сая зэрэгтэй. За гэхдээ шаардлагатай үед юу гэж байна? 200 саяг ч гаргана гэж байгаа биз? За тэгвэл хэдийн хүн ам тэр бум гарах хүн амтай. Тэгвэл залуучууд нь дайн тулаанд цэрэг татчихна гэх юм бол залуучууд нь цэрэгт явах маш дуртай. Яагаад тэгэхээр тэрэг олон хүн амтай учраас цэрэгт явах юм бол хувцас сунар нь бэлэн, хоол унд нь бэлэн учраас шууд цэрэгт явах дуртай. За ингээд цэрэг татчихна гэж дэх юм бол хятад байгаа залуучууд бүгдээрээ цэрэг татагдах дуртай. 200 сая цэрэгийг хангалттай гаргаж ирнэ. За ингээд Израиль руу дайрна гэж байна. За гэтэл 200 сая цэрэг дайрахад Евфрат мөрөн ширгэх ёстой гэсэн тийм. Гэтэл одоо Евфрат мөрөн юу вэ? Евфрат мөрөнд маш том далангууд барьчихсан ингээд. Одоо далан барьчихсан учраас урсгал нь хаагдж байна уу? Тэгвэл одоо Евфрат мөрөн яах ёстой? Ширгэж ирнэ. Ус орж ирэхгүй байх юм бол нөгөө ус нь урссаар хагаад ширгэнэ. Тэгвэл хуурай газар гарах уу? Гарна. Тэгвэл Евфрат мөрөн ширгэх юм бол хуурай газар хил гарах үед нар мандах зүгээс ирэх 200 сая зэрэг зам бэлтгэж байгаа. За тэр 200 сая зэрэг Израиль руу дайрж орж ирээд тэнд хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн дайн Израиль эхэлнэ. Одоо бидний үед энэ нь бүгд бэлэн болж байна. Одоо энэ Евфрат мөрөн ингээд урсаж байна, далан хаацсан байна. Энд бас ингээд далан барьсан байж байгааз одоо урсгал нь ширгэж байгаа. Удахгүй хүн төрлөختийн түүхийн төгсгөлийн дайн эхлэх гэж байна. За одоо тэгвэл Евфрат мөрөн хэр ширгсэн байна та бүхэн хараараа хөвгтүүд ээ. Энийг хараараа. За энэ Бааш 2-3 цонхон дээш харагдчихсан байгаа ч ийм гүнзгий байсан юм Евфрат мөрөн. Одоо 2021 оны 10 сард гэсэн чинь ширгсээр хагаад нөгөө байшин чинь яасан бэ? Дээшээ гараад ирж байгаа ч Евфрат мөрөн хэр хурдан ширгэж байна. 2021 онд 2-3хан цонхол дээш харагдажсэн тий. Гэтэл 2023 он гэсэн чинь юу вэ? Тэр чигээр гарч ирээд хуурай газар хил гарцсан байна. Одоо Евфрат мөрөн удахгүй ширэх гэж байна. Одоо 2026 он тий. Гэтэл юу вэ? 3 жилийн өмнө ийм байсан бол одоо хэр болсон болоо?
Одоо тэгвэл нар мандах зүгээс ирэх хаадуудад зам бэлтгэх нь бүрэн болчлоо. Тэгвэл хүн төрлөختний түүхийн төгсгөлийн дайн удахгүй эхлэх гэж байна. Хүн төрлөختний түүхийн төгсгөл гэвэл бидний төгсгөлийн дайнд энэ газар дээр үлдчихвэл энэ дайнд галан шүүлтэнд орох уу? Орно бид нар. Үлдчих юм бол энэ галан шүүлтэнд орно. Ойлгосноо? Одоо тэгвэл эзэн хараахан ирээгүй байгаа дээр бид бүхэн үнэнд итгээд аврагдах хэрэгтэй. Нааш хараарай. Яагаад унтаад байна? Ийм чухал үгийг хэлж яхад за цэг суугаараа хөгтөдөө. Тэгвэл хүн төрлөختний түүхийн төгсгөлийн дан буюу галан шүүлт эхлэх нь бэлэн болчихсон байна одоо. Нар мандах зүгээс ирэх хаадуудад зам нь бэлтгэлтчлээ. Одоо удахгүй юу вэ? Израиль руу дайрна. Орос, Иран, Турк нийлээд Израиль руу дайрна. Нар мандах зүгээс 200 сая зэрэг Израиль руу орж ирнэ. Ингээд тэнд хүн төрлөختөн мөхөх хамгийн сүүлчийн дайн тэнд эхлэх гэж байна. Тэгвэл бүх зүйл нь бидний үед бэлэн болчихсон байна уу? Одоо хүн төрлөختний түүх галаар шүүгдэх гэж байна. Ойлгож байна уу? Тэгвэл энэ галан шүүлтэнд орохгүй тул би маш хурдан үнэнд итгээд аврагдах хэрэгтэй. Унтаал, хаанг сонсоол, хин нэгнтэйгээ яриа суугаад байгаа юм яах нь вэ? Энэ газар дээр үлдэнэ. Ойлгосноо? Үлдчих юм бол дахин хизээж аврал байхгүй. Одоо л аврагдах боломж байна. Тийм учраас өөрсдийгөө бодоод сонс. Хажуудлын үг тийм хариул битгий яриад би анхаарч байна. Ингээд өөрсдийгөө сэтгэлд анхаарал үгийг сонс. Ойлгосноо? Битгий хин нэг өрөө татаарай. Тэгвэл уруу татснаас чинь болоо тэр хүүхэд там руу явах юм бол тамаас хашгирна шүү дээ. Яах гэж чи намайг үг сонсож байхад саад болсон юм бэ? Тийм ээ? Тэгвэл битгий хин нэгэндээ саад болоорой. Үгийг сайн сонсоорой. Тэгвэл 200 сая зэрэг Израильд цуглана. Тэгээд хүн төрлөختөн мөхөх хамгийн сүүлчийн дайн тэнд болно. Тэр бол цөмийн зэвсгийн дайн. Ишлэл 9:18 дээр тэдний амнаас гарсан гал, утаа, хөхөр буюу эдгээр 3 гамшигаас болж хүмүүсийн 3-ны нэг нь хөнөөгдсөн байлаа. Хармигдон гэдэг газар хүн төрлөختний түүхийн төгсгөлийн дайн болно. Тэр нь цөмийн зэвсгийн дайн. Нэг дор хүн төрлөختний 3-ны нэг нь устна гэж байна. Яг нэг дор, нэг цагт. 8 тэрбум хүмүүс 2 тэрбум гаруй хүн нь нэг дор бүгд өхөн. Энэ нь цөмийн зэвсгийн аимшигтай дэлбэрэлт. Цөмийн зэвсэг дэлбэрж ажил хүмүүс нэг дор тэгж олноор өхөн. Тийм ээ? Тэгвэл энэ цөмийн зэвсэг бидний үед бэлтгэгдсэн үү? Бэлэн болчихсон байна. Одоо энэ болохоор харах юм бол маш хүчтэй цөмийн зэвсгүүдийг хүн төрлөختөн өөрсдөө бэлдэж байна. Энэ 80 мянган хүн амьд төрсөн Хирошима, Нагасаки гэдэг хотод хайсан атомын бөмбөг. Энэ. Хараарай. Энэ атомын бөмбөг Японы 2 хотод хаяхад нэг дор 120 мянган өгсөн. Нэг дор. Хараарай. Хирошима, Нагасаки гэдэг 2 хотод хайсан байж тээ. Яг нэг дор тэгж олноор өгч байгаа. Гэтэл одоо бидний үед энээс илүү хүчтэй цөмийн зэвсгүүд үйлдвэрлэгдээд одоо бэлэн байна. Орос болоод Америк нэгдсэн улс хоёрт бүр энээс илүү нэг л цөмийн зэвсэг дэлбэрэх юм бол хэдэн зуун саяараа хүн нэг дор өгч болох тийм цөмийн зэвсгийг бэлдчихсэн байна одоо бүтээчихсэн. Энэ Хирошима, Нагасаки гэдэг хотод хайсан энэ атомын бөмбөг ийм болгосон. Энд байсан хүмүүсүүд бүгдээрээ шатаж өгсөн. Хараарай. Одоо хүн төрлөختөн ийм аимшигтай цөмийн зэвсгийг бүгдээрээ бүтээчихсэн бэлэн байж байна. Одоо ганцхан конопт дарах юм бол хүн төрлөختөн бүгд галан шүүлтэнд орно. Энэ конопт дарах юм бол нэг цөмийн зэвсэг хөөрөх юм бол нөгөө улсууд нь хүртэл зөрүүлэл хөөргөн тийм биз? Ингээд бүгдээрээ хамтдаа бүгд аимшигтай галан шүүлтэнд ороод ингээд дуусна. Бидний үед энэ бүрэн бэлэн болчихсон байна хүмүүстэй. Бэлэн болоод явж байгаа биш. Бүгд бэлэн болчихсон. Хизээл бол хизээ хүн төрлөختний түүх галан шүүлтэнд ороход бэлэн болчихсон байна. Ингээд цөмийн зэвсэг дэлбэрэх юм бол ийм болно. Хараарай. Одоо тэгтэл цөмийн зэвсэгтэй улс орнууд маш их болсон. Оросд 13 мянган цөмийн цэник тусуу бэлэн байна одоо. Конопт дарахад хөөрхөр бэлэн болсон. Хараарай. Америкт дээрэс нь Францад, Пакистанд, Израильд энэтхэгт хойд Солонгост гээд маш олон цөмийн зэвсэгтэй улс орнууд байна. Бүгдээрээ маш хүчтэй цөмийн зэвсэг бэлдчихсэн, бүтээчихсэн. Нэг нь конопо дараад хөөргөчих юм бол нөгөөдөл нь яг уу. Өөдөөс нь зөрүүлэл хөөргөн. Тэгээд хүн төрлөختний түүх дуусна. Энд Монгол ч гэсэн галан шүүлтэнд орно. Ойлгож байна уу? Бид нар ч гэсэн үлдэх юм бол энэ галан шүүлтэнд орно. Тийм л учраас ийм аимшигтай зүйл бидний үед бэлэн болцсон байгааг бүгдээрээ хараад сэрэмжлэх хэрэгтэй. Би маш хурдан аврагдахгүй бол энэ галан шүүлтэнд орох юм байна шүү дээ. Энэ галаар би мөнхөд өгөх юм байна. Тийм л учраас энэ бүх зүйл чинь Библийн дагуу бүгд бэлтгэгдчихсэн байгаа юм байна. Тэгвэл би аврагдахгүй болохгүй юм байна шүү дээ. Хараарай.
Зефания 1:8 дээр эзний хилэнгийн өдөр алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх орсон суугчдын бүрэн төгсгөлийг үнэхээр сүрдмээр төгсгөлийг тэр хийх болно. Энэ цөмийн зэвсэг дэлбэрж байгаа энэ үед хичнээн алт мөнгө эд хөрөнгөтэй байдгаад ямар ч хэрэг болохгүй гэж. Тийм үү? Бурхан бүх дэлхийг цөлмөн. Тэгээд бүгднийг бүрэн төгс сүрүүлж хүн төрлөختийн түүхийг галаар дуусгана гэж хэлж байна. Одоо тэгвэл энэ цөмийн зэвсэг бидний үед бүрэн бэлэн болчихлоо. За энэ цөмийн зэвсгийг бүтээсэн эрдэмтэд ямар аимшигтай зүйл бүтээсэн бэ гэдгээ дэлхийн нийтэд зарласан. Бид нар энэ цөмийн зэвсгийг бүтээгээд гаргаад ирсэн чинь хүн төрлөختнийг мөхүүлэх ийм аимшигтай цөмийн зэвсэг бид нар бүтээчлээ. Тийм учраас хүн төрлөختний түүх одоо удахгүй галаар шүүгдэх гэж байна шүү. Анхаараарай гэж энэ хүмүүс ийм цагийг гаргаж ирсэн. Энэ цагны урт зүүн 12 дээр ирэх юм бол хүн төрлөختний түүх дуусна гэж. Ингэж дэлхийн нийтэд анхааруул сэрэмжлүүлж байна. За энэ цагийн зүг одоо урагшлуулсаар л байгаа. Одоо 85 секунд үлдчихсэн. 85 секунд. 5 минутаас урагшлуулсаар хагаад 85 секунд үлдсэн. Энэ дэлхийн төгсгөлийн бүх шинж тэмдгүүд энэ Библиэр бичигдсэн бүх зөвлөлүүдийн 96% нь биелчихсэн. Одоо 4% нь биелээг байна. Тийм үү? Тэгвэл удахгүй биелнэ. Хүн төрлөختний түүх одоо удахгүй галаар шүүгдэх гэж байна. Энэ нь хаана болох вэ? Ишлэл 16:16 дээр тэд хаадыг еврейгээр Хармигдон гэдэг газар цуглуулна. Израиль руу дайрж ирж байгаа бүх хүмүүсүүдийг бурхан Хармигдон гэдэг газар цуглуулад энд хүн төрлөختөн мөхөх хамгийн сүүлийн цөмийн зэвсгийн дан энд эхэлнэ. Энд галан шүлт эхэлнэ гэж хэлж. Яг хэлсний дагуу бүх зүйл бидний үед бэлэн болчихлоо. Одоо удахгүй хүн төрлөختийн түүх дуусах гэж байна. Тэгвэл эзэн энэ дэлхийд галан шүлт болохоос өмнө тэнгэрт ирнэ. Тэр үед аврагдсан хүмүүсүүд нь дээш өргөгдөж явна. Аврагдаагүй үнэнд итгээгүү бүх хүмүүсүүд нь галан шүлтэнд орно. Тийм учраас эзэн хизээ ирэх вэ гэдгээ Библиэлд тодорхой хэлээгүй. Тодорхой хэлчих юм бол яг уу 26 оны 12 сард ирнэ гэж хэлсэн байвал яг уу. Манай хүүхдүүд дураараа гимнүгэл хийж дураараа явж байгаа л 12 сард өгөхөөр нэг хурж ирээд аврагдчихин те. Бурхан тэгэж ерөөсөө хийгээгүй. Бэлэн бай гэж хэлсэн. Би гинт ирнэ шүү. Бэлэн байгаарай. Тийм учраас л 2 дугаар Петр 3:10 дээр гэвч эзний өдөр хулгайч мэд ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч язгуур юмс галт хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатнаа. Эзэн гинт ирнэ гэсэн үг. Хулгайч хүн айлд орч хулгай хийх жахта. За та нар сайхан унтж байгаараа би орон шүү гэж хэлдэг үү? Ерөөсөө тэхгүй те. Тэр айлын хүмүүс нь ямар ч анхааралгүй болчихсон байх үед нь сэмэрхэн ороод хамаг ид зүйлээ аваа явчихдаг те. Энэ дэлхий дээр хүмүүс бурхныг хайх сэтгэлгүй болчихсон. Өөрсдийнхөө дур зоргоор гэмнүгэл үлдэж бурхныг үл тоож байгаа. Яг энэ үед бурхан ирнэ. Энэ юу гэсэн үг вэ? Манай хүүхдүүд тэгвэл одоо энэ үгийг сонсож байгаа дээрээ маш сэрэмжтэй байгаарай. Одоо л энэ үнд итгэжгээ сууж явах юм бол эзнийг ирэх юм бол шууд хамт дээш явна. Хэрвээ эзнийг ирэхийг мэдсэн хэрнээ бэлдэхгүй болвол энэ үнэнд итгэхгүй байх юм бол эзнийг ирэх үед энэ газар үлдэнэ. Тийм учраас эзэн гинт ирнэ. Хизээл бол хизээ. Гэтэл энэ дэлхий дээр эзэн ирэх бүх цаг хугацаа боломж нь бидний үед бий болчихсон. Удахгүй галаар шүүх гэж байна. Итгэсэн хүмүүсээ бурхан галан шүүлтэнд оруулахгүй шүү дээ. Тэрнээс нь өмнө аваад явна, тийм биз? Гэтэл энэ галан шүүлт чинь удахгүй болох гэдэг шүү дээ. Тэгвэл эзэн ирэх цаг нь ойрхон байна уу, хол байна уу? Маш ойрхон байна. Тийм бааз? Тэгэхээр бид бүхэн маш хурдан л энэ удаагийн семинараар л аврагдах хэрэгтэй. Ингээл цөмийн зэвсэг дэлбэрэх юм бол хүн төрлөختний түүх ингээд дуусна. Энэ нь Хармигдонд болно. Тэгэхээр яг Библиэлд хэлсний дагуу бүх зүйл нэг үсэнд биелж байна. Ноагийн үеийн үед усаар устгасан. Усаар шүүх үед Ноагийн гэр бүлийнхэн хаашаа орж амьд үлдсэн бэлээ? Бүхээг дотор ороод амьд үлдсэн шүү дээ. Тэгсэн мэт дээ. Одоо тэгвэл бурхан энэ газрыг хорон муу гэм нүглээ дүүрсэн энэ газрыг бурхан галаар шүүх гэж байна. Галан шүүлтэн бэлэн болцсон байна уу? Цөмийн зэвсэг бүгд бэлтгэгдсэн байна. Тэгвэл энэ галан шүүлтнээс аврагдаж амьд үлдээ гэвэл яах ёстой вэ? Аврагдах хэрэгтэй. Үнэнд итгэх хэрэгтэй. Ойлгосноо? Тэгэх юм бол энэ галан шүүлтэнд орохгүй. Тийм учраас л манай хүүхдүүд ийм ухаантай сэргийг байгаарай. Сургаалт өгсөн 27:12 дээр хэрсүүн гайг олж хараад нуугддаг атал гинэн хүн угтан явсаар байгаа шангаа хүртдэг. Энэ хэрсүү хүн гэдэг чинь ухаантай хүүхдийг хэлж байгаа. Энэ ухаантай хүүхд бол юу вэ? Энэ Библийн үгийг, Бурхны үгийг нэг үрслэн сонсоод үзсэн чинь бүгд баримт нотлохотой бүгд үнэн байсан. Тийм биз?
галдан шүүлт болно гэдэг нь ч үнэн байна. Тэр галдан шүүлтэнд болох цөмийн зэвсгэн зөвлөл бүрэн бэлтгэгдсэн байгаа юм байна. Тэгвэл Библиэлд хэлсэн бүх үг чинь ийм үнэн байгаа юм чинь. Би маш хурдан итгэж аврагдахгүй болохгүй юм байна шүү дээ. Ингэж бодоод үнэнд итгэхгээ сууж байгаа хүүхдүүд хэрсэн ухаантай хүүхэд. Ойлгосноо? Харин мунхаг хүүхэд нь ямар хүүхэд вэ гэхээр гинэн хүн угтан явсараа шангаа хүртдэг. Энэ гинэн хүн гэдэг чинь ийм их баримт нотлохоо чухал үннийг хэлээд байгаад тоохгүй суугаад унтж байгаа хүүхдүүд нь бүгдээрээ юу вэ? Шангаа хүртнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр галан шүүлтэнд ороод аимшигтай тарцлал зовлон амсна. Ойлгосноо? Тэгвэл та бүхэн аль нь болохыг хүсэж байна? Хэрсэн ухаантай байхыг хүсэж байна уу? Гинэн хүүхэд байхыг хүсэж байна уу? Хэрсэн ухаантай байгаарай. Ойлгосноо? Ийм их баримт нотлохотойгоор Бурхны үг батлагдаж байна шүү дээ. Тэгвэл худлаа зүйл нэг ширхэгч байхгүй. Бүгд үнэн байна. Тэгвэл Библи чинь ийм чухал үнэн юм байна шүү дээ. Хэлсэн үг болгоно нэг бүрчлэн биелж байгаа юм чинь галан шүүлт болох нь үнэн юм байна. Үхлийн дараа мөнхийн там зүгэл байгаа юм байна. Би тэгвэл мөнхийн тэр аимшигтай тамд мөнхөд тарчлахгүй тулд одоо итгэх ёстой юм байна. Ингэж өөрийнхөө сэтгэлийг эргүүлээд Бурхан руу эргүүлээд сайн сонсоорой. Одоо бол маш чухал цаг ирэх гэж байна шүү. Ойлгосноо? За одоо 5 минут амраад одоо чухал үгийг бүгдээрээ сонсъё. За юу. За бүгдээрээ тэгэхээр яг сандал дээрээ жоохон бие хөдлөе. За тэгээд дараагийн чухал үгийг сонсъё. За юу. За одоо энэ үгийг болоог байгаа. За энийг бүгдээрээ хамтаа дагаад жоохон дагаад бие жоохон хөдлөхөөс сэргэе. За. За жоохон бие хөдлөөд одоо маш чухал үг гаргаж байгаа учраас 도마뱀처럼 휙휙 돌려봐요. 휙휙 도마뱀 휙휙 도마뱀 고개를 돌려 휙휙휙. 저게 뭐지? 살금 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 까치발 들고 살금 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 까치발 들고 살금 살금. 호랑이 달려 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 호랑이 보다 더 빠르게 달려 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 호랑이보다 빠르게 달려. За жоохон сэргсэн үү одоо? За одоо бол бүр илүү чухал гарах гэж байна. Одоо энэ цаг бол Бурхан манай хүүхдүүдийн зүрх сэтгэл доторхыг нь үгээрээ дамжуулан судалж харж оншилж өгөх гэж байна. За манай хүүхдүүд Бурханы өмнө бол би бол их даруухан, би бол их дажгүй, надад ямар ч тийм муу зүйл байхгүй гэж бодож байгаа хүүхд байгаа энэ дотор. Би бол их сайн хүүхэд гэж бодож байгаа. Тэ? За тэгвэл Бурханы үгээр өөрийнхөө доторхыг хараарай. Би сайн хүүхэд байна уу, муу хүүхэд байна уу? Бурханыг харахад ойлгосноо? За одоо ингэж өөрийгөө хараад сонсон шүү. Одоо л өөр хүнийг хараад өөр хүмүүсийг бодох шаардлага ерөөсөө байхгүй. Бурхан намайг юу гэж харж байгаа бол би Бурханы өмнө хэн бэ? За ингэж сайн сонсох хэрэгтэй. Хэрвээ өөр дээрээ тусгаж энэ үгийг сонсохгүй бол өөр юм бодоол, нойрмоглол, унтаад ах юм бол Бурханы өмнө өөрийгөө ямар бохир хүн бэ гэдгээ мэдгээ болчихно. Тэгээд би сайн хүн, би бол сайн хүүхдгээл буруу ойлгоод яваад байна. Тийм учраас яг одоо өөрийнхөө сэтгэлийг Бурхан намайг харахад юу гэж харж байгаа бэ? Би сайн хүүхд болов уу, муу хүүхд болов уу? Энийг одоо өөртөө мэдэж авъя. Бурханыг харахад ч тэ ойлгосноо? Хүнийг харахад бол биш. Хүнийг харахад бол хүнийг бол хуурж болно. Гадна талдаа их сайхан цэвэргүй уцсөнсөөл нэг даруухан царай гаргачих юм бол энийг даруухан хүүхд байна гэдэг хүн бол хууртан тэ. Харин Бурхан бол хүний зүрх сэтгэлийг хардаг. Бурхан бол хүнд хуурдахгүй. Тийм учраас сэтгэл доторх нь ямар байна гэдгийг чинь Бурхан одоо гаргаж ирж онцлогч байна. Анхаараарай. За юу. Одоо өөр юм ерөөсөө хийж болохгүй шүү. Сайн өөрийнхөө сэтгэлийг сайн хараарай. За. Иохан 3:12 дээрээс эхлээд бүгдээр хамтдаа уншаад эхлэе. Хэрэг би чамд газрын эмсийг ярихад чи итгэхгүй бол Тэнгэрийн эмсийг ярил чи яаж итгэх юм бэ? За энэ хэлсэн байна. Газар дээр болох ёстой зүйлсийг яриад байхад чи итгэхгүй бол Тэнгэрт болох зүйлсэд чи яаж итгэх юм бэ гэсэн үг. За газар дээр болох ёстой зүйлсүүд нь юу байсан бэ? Библиэр хэлсэн дагуу. Төгсгөлийн шинж тэмдэг нь бүгд газар дээр болох ёстой зүйлсүүд нь бүгд бидний үед болсон. Хуурамч Христүүд гарч ирнэ гэсэн хуурамч хүмүүс гарч ирсэн. Дайн болно гэсэн маш их дайн дажин ихсэн.
Өлсгөлэн болно гэсэн өлсгөлэн ихсэн. Энэ тэмдгийн газар хөдлөлт ихснэ гэсэн одоо газар хөдлөлтүүд маш их болж байна. Гоц халдварт өвчин гарна гэсэн бидний үед гарсан. Энэ коронавирус гэж маш их аимшигтай өвчин гарсан биз дээ. Тийм ээ? Энэ дэлхийн хувцас адил хуучирна гэсэн. Одоо ингээд ус бороо ордог газар бороо орхоо болсон. Бороо ордгоо байсан газар маш их бороо орж үер болдог болсон. Цас орхол юм бол зуд болчдөг болсон. Энэ дэлхийн маань одоо хувцас адил хуучирч байна. Өмнөх шигэ байха болчихсон. Тэгээд Израиль үндэсний тусгаар тогтнолыг бид нар харсан. Дэлхийн түүхнээс арчигдсан байсан тэр Израилийн ард түмэн дахин бурхны хүслийн дагуу дахин сэргийгчсэн. Тийм ээ? За энэ бүгд газар дээр болох ёстой зүйлсүүд мөн үү? Бүгд газар дээр болсон уу? Газар дээр болсон бүх зүйлүүдийг бид нар баримт нотгохоор бүгдийг нь харлаа. Тэгвэл бурхан хэлсэн байна. Би чамд газрын эмсийг ярихад чи итгэхгүй бол Тэнгэрийн эмсийг хариу чи яаж итгэх юм бэ? Газар дээр болсон энэ бүх зүйлүүд нь баримт нотготойгоор хэлж өгöd байхад итгэхгүй байх юм бол там диважингийн талаар ярьсан ч итгэхгүй. Тэгвэл манай хүүхдүүд газар дээр болсон энэ бүх зүйлийг баримт нотгоёг хараад итгэсэн үү? Бурханы үг үнэн байна уу? Үнэн байна. Тэгвэл хүнд үхэл гэдэг зүйл ирсний дараа хүн бурханы өмнө очино. Тэр үед там руу орох уу, диважин руу орох уу гэдгээ одоо шийдэх гэж байна хүүхдүүд. Тэгвэл маш чухал сонголтын өмнө манай хүүхдүүд одоо сууж байна. Тэгвэл бие биендээ битгий саадуулаарай. Ойлгосноо? Одоо хүүхдүүд болгон яг надад бурхан энэ үгээр хэлж байгаа юм байна гэж өөр дээрээ хүлээж авч сонсоорой. Өөр хүмүүсийг битгий бодоорой. Хажуудлын хүүхд мөхтэй битгий өдөөрөө заа юу. Диважин руу явах гээд тахтан чангаас аргаад оролцоор хагаад итгүүлэхгүй байж байгаа там руу явуулчвал тамаас тэр хүүхд чинь хашгирна. Ойлгосноо? Тийм учраас битгий бусдаа саадуулаарай. Яг үгийг өөр дээрээ хүлээж аваарай. Энэ зөвхөн манай хүүхэд тус бүрдэл бурхан хэлж байгаа шүү. Заа юу. За тэгвэл үхэл гэдэг зүйл ирэх юм бол бурхан гарцаагүй шүүнэ гэж хэлж байна. Еврейсийн 27 дээр. Хүн ганц удаа үхэж дараа нь шүүгдгээр товлогдсон. Хүн нэг удаа үхэн тогтоогдсон уу? Тогтоогдсонтой яг адилхан үхлийн дараа гарцаагүй шүүлт байгаа. Яагаад вэ гэхээр энэ махан биеийг бол бурхан шороогоор бүтээсэн тийм. Шороогоор бүтээсэн биеийг дотроо бурхан өөртөө адилхан сүнсийг оруулсан. Тийм ээ? За тэгвэл энэ махан бие бол 70-80 жил болоод дуусна. Тэгээд шорооноос ирсэн учраас шороондоо шингээд алга болно. Тийм үү? Харин сүнс чинь бурханаас ирсэн учраас буцаад бурхан руу очино. За тэр үед бурханы өмнө очиод хүн болгон ингэж зогсно. Хүүхэд болгон ингэж зогсно. Нааш анхаараарай. Хүүхэд болгон ингэж зогсно. За чимээг байгаарай. Хүүхэд болгон бурханы өмнө ингэж зогсоод энэ дэлхий дээр яаж амьдрсан бэ гэдгээрээ шүүгдэнэ. Бурхан хамгийн дургүй зүйл нь гим нүгэл. Бурханы үгийг үл тоогоо сонсож байгаа хүүхдийг бурхан юу вэ? Гим нүгэлтэй гэж харна. Ойлгож байна уу? Гим нүгэлтэй байх юм бол бурхан шүүгээд там руу хаяа. Тэгэхээр нэг л өдөр бүгдээрээ бурханы өмнө ингэж зогсно. Тэгээд манай хүүхдүүдийн нэрийг амийн номнаас бурхан хайлгана. Илчил 20:14-15 дээр мөн амийн номд нэр нь бичигдсэн олдоогүй бүхэн галтнуур таягна. Бүгдээрээ бурханы өмнө нэг нэгээр очиж зогсоход үнэнд итгэсэн хүүхдүүдийн нэр амийн номд байгаа. Үнэнд итгээгүй үл тоосон, үгийг сонсгоосоо залхуурсан, унтсан тэр бүх хүүхдүүд бүгд амийн номноос нэр нь арчигдсан байж байгаа. Амийн номноос нэрийг хайгаад үтсэн чинь нэр нь байхгүй тэр хүүхдийг бурхан хаашаа хайна гэж байна? Галтнуур буюу там руу хайна. Энэ бол бодиттой болох зүйл. Тийм учраас манай хүүхдүүдийн дотор энэ гим нүгэл гэдэг зүйл байна уу буюу гэдгийг бурхан одоо үгээрээ дамжуулан оншилж өгөх гэж байна. Өөрсдийгөө бол их цэвэрхэн сайн хүүхд гэж бодоод байгаа. Бурханыг харахад яг хүүхдүүд маань хэн байна? За бурханы үгээр дамжуулан одоо өөрсдийгөө харъя. За энэ бол эмч хүний хүмүүсийг одоо оншилдог оншилгооны багж те. Энэгээр хүмүүсийг эмчилдэг үү, оншилдог үү? Оншилдог те. За тэгвэл одоо бурхан үгээрээ манай хүүхдүүдийг оншлох гэж байна. Энэ чагнуураар ингэж энэ тентэн чагнж үдж байгаад энэ чинь өвдсөн байна. Ийм өвчтэй байна гэж оншилж хэлж өгдөг те. Тэгснийхээ дараа эмчилдэг тийм ээ. Одоо тэгвэл бурхан үгээрээ манай хүүхдүүдийг оншлох гэж байна. Чи бурханы өмнө гим хийсэн гим нүгэлтэй хүн мөн үү биш үү гэдгийг оншилж өгөх гэж байна. Одоо тэгвэл манай хүүхдүүд би бурханы өмнө гимтэн мөн үү биш үү гэдгээ бурханаар онцлуулаарай. Марк 2:17 дээр эмч эрүүлд нь бус, өвчтөд нь хэрэгтэй. Би зөвдгийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм аа. Энэ Есүс эзэн хэлсэн байна. Эмч эрүүл хүнд хэрэгтэй юу? Яа, эрүүл хүнд бол эмч хэрэггүй үстэй. Харин эмч өвчтөе хүнд хэрэгтэй. Тийм биз? Яг түүнтэй адилхан. Би гэж байгаа маань юу вэ? Есүс хэлж байгаа. Есүс бол өөрийгөө зөв гэж байгаа хүнд бол Есүс тэр хүнд бол хэрэггүй. Тийм биз?
Харин би бол нүгэлтэй хүн байна. Есүсээ надад туслаач гэж байгаа хүнд л Есүс хэрэгтэй. Тэгвэл манай хүүхдүүд өөрийгөө нүгэлтэн байж үгээр дамжуулаад гэм нүгэл үйлдсэн байх юм бол эмчилж өгөх, гэм нүглийг чинь уучлж өгч чадах нэг ганцхан Есүс байна. Одоо тэгвэл үгээр дамжуулаад би гэмтэй хүн мөн үү биш үү гэдгийг хараарай. Ингээд оншилдог тийм эмч. Одоо бурхан үгээрээ дамжуулаад манай хүүхдүүдийг оншлох гэж байна. Манай хүүхдүүд бурханы үгээр дамжуулж өөрийгөө оншлуулах гэж байна. Тийм учраас сайн анхааралтай суугаарай. Бусаддаа битгий саадуулаарай. За манай хүүхдүүд байна. Тэгээд гэм нүгэлтэн үү үгүй юу гэдгийг одоо харъя. За тэгвэл гэм нүгэлтэн гэдгийг чинь яаж мэдэх вэ? За энийг тайлбарлаж өгье. За энэ мод юуны мод вэ? Мэдгүй. Яагаад мэдэхгүй вэ? За энэ мод яг юуны мод вэ гэдгийг яагаад мэдэхгүй байгаа вэ гэхээр үр жимс нь гарч ирээгүй байгаасаар мэдэхгүй байгаа юм. За энэний үр жимс нь гараад ирлээ. Гэтэл мандрин ургасан байна. Тэгвэл энэ мод юуны мод вэ? Мандрины мод. Юугаар дамжуулж юуны мод гэдгийг мэдчихв? Үр жимсийн ургасныг нь хараад энэ чинь мандрины мод байсан байж гэдгийг мэдчихлээ, тийм ээ? Үр жимс нь гараагүй байхад мэдчихсэн үү? Мэдэхгүй байсан тийм. За тэгвэл дараагийнх нь энэ юуны мод вэ? Мэдэхгүй. Жалууны модыг харсан юм уу? Яаж мэдчихэж байгаа юм? Үр жимс нь гараагүй байгаа юм шүү дээ. Үр жимсийг гарч иж мэднэ гэсэн шүү дээ, тийм? За үр жимс гараагүй байна. Тэгвэл юуны мод вэ? Үр жимсгүй мод байгаа юм шүү дээ. Тийм байгааз? Одоо тэгвэл үр жимсэнд ургацсан чинь юуны мод вэ? Алимны мод. За үр жимсийг хараад юуны мод вэ гэдгийг сайн мэдээд байгааз? За тэгвэл яг үүнтэй адилхан. Сайн хараарай. За манай хүүхдүүд тэгвэл сайн хүн болов уу, муу хүн болов уу? Гэм нүгэл байх юм бол манай хүүхдүүд муу хүүхд гэсэн үг. Ойлгосноо бурхныг харахад. Гэм нүгэлгүй байх юм бол цэвэрхэн сайн хүүхд гэсэн үг. За тэгвэл манай хүүхдүүдийн дотор ийм зүйлүүд байгаа болов бүгдээрээ харъя. Гэм гэдэг зүйл. Худлаа ярих, хулгай хийх, үзэн ядах, хараал хэлэх ийм зүйлүүд манай хүүхдүүдэд байгаа болов байхгүй болов? Байгаа бол хийсэн бол манай хүүхдүүд гэм нүгэлтэй гэсэн үг байна. Ойлгосноо? Тэгвэл манай хүүхдүүд сайн хүүхэд байна уу? Гэм нүгэлтэй өгнө үү? Гэм нүгэлтэй хүүхдүүд байна. Гэм нүгэлтэй, гэмийн мод гэсэн үг. Тэгвэл үр жимсээр нь тань гэж байгааз манай хүүхдүүдээс ямар үр жимс гарсан? Гэм нүглийн үр жимс гарсан уу? Ямар үр жимс гарсан бэ? Залхуурж байсан уу? Хараал хэлсэн үү? Үзэн ядж байсан уу? Шуналтаж байсан уу? Бусдад гайхуулж байсан уу? Бусдыг үл тоож байсан уу? Зөрүүдэлж байсан уу? Тэгвэл манай хүүхдүүд сайн хүүхд байна уу, муу хүүхд байна уу? Муу байна. Гэм нүгэл хийсэн бол энэ үр жимсээр нь тэр модыг таньдагтай адилхан манай хүүхдүүд гэм нүгэл хийсэн байх юм бол бурхны өмнө маш муу хүүхдүүд байна гэсэн үг. Тийм үү? Тэгвэл гэм нүгэл хийсэн бол хаашаа явах вэ? Там руу яв. Бурхан гэм нүгэл үйлдсэн хүүхэд болгоныг мөнхийн галтаа там руу мөнхөд хаяна. Тэндээс нэг л удаа орсон бол дахин хизээж гарч ирэхгүй. Ийм аимшигтай байхгүй юу? Тэгвэл энэ гэм нүгэл хаанаас ирч вэ? Гэм нүгэл хийгээд сурцсан юм болов? Гэтэл энэ гэм нүгэл юу вэ? Адам, Ева хоёр эдийн цэцэрлэгт Бурхны үгэнд дуулуургүй гэм хийсэн учраас Адам, Ева хоёроос төрсэн бүх хүүхдүүд төрхтөө гэм нүгэлтэй. Яшахаараа яганаа. Одоо юм ярьж болохгүй. Ойлгосноо? Ийм гэм нүгэлтэй бохир зүйл хийсэн хүүхдүүд там руу явна гэдэг хахад анхаарахгүй өөрийн бодож сууж яж болохгүй. Ойлгож байна уу? Тэгвэл энэ гэм нүгэл хаанаас ирсэн бэ? Адам, Ева хоёр дамжуулан ирсэн. Гэм нүглийг хэн нэгнээр заалгаж сурдаг уу? Худлаа ярихыг заалгасан уу? Хулгай хийхийг заалгасан уу? Үзэн ядахыг заалгасан уу? Яагаад заалгаагүй мөртөө тэгж сайн хийж байна? Төрхөөсөө гэм нүглийн үр дотор нь байгаа учраас. Төрөөл өхөл юм бол шууд там руу явна. Ийм л бохир гэмтэн байна. Тийм байгааз. Тэгвэл Адамын үр удам учраас бид нар төрхөөсөө л гэм нүгэлтэй. Харагдун хилэнц донд би төр нүгэл дотор эхэм намайг олж дээсэн. Төрхөөсөө хөвлий дотор байхаасаа л гэм нүглийн үртэй. Тэгэл гэм нүглийг бүгдээр яадаг вэ? Үлддэг. Тэгэл жоохон том болох юм бол дүүгээ шоглодог. Тийм ээ? За ингээд атаархах сэтгэл гардаг. Тийм ээ? Хэн нэгэн сайн ингээд яваад сайн сураад байх юм бол атаархдаг. Атаархна гэдэг чинь дотроо яаж байгаа вэ? Ууралж байгаа, үзэн ядж байгаа. Энэ яагаад надаас илүү болчихвоо?
Ингэж нэг удаа бодсон тул тамруу явна. Ойлгосноо? Тэгээд бусдыг ингэж харааж доромжилдог. Ингэжээс үе байгаа юу? Ингэж боддоор гаргаагүйч дотроо үзэн яаж харааж исэн биз дээ. Энэ хүүхдийн сэтгэл дотор тэгвэл юу вэ? Ийм бохир хог шиг гин нүгэл дүүрэн байна. Бурхан яг ингэж харж байгаа. Нэг л гин нүглийг үйлдсэн бол бурхан ийм бохир гин нүгэлтэй гэж харж байна. За энэ хүүхдийг гаднаас нарах юм бол их хөөрхөн байгааз. Их гим хийхэргүй юм шиг царайтай байгааз. Гэтэл доторх нь ямар байгаа вэ? Яг л адилхан бохир хогоор дүүрсэн мэт тийм ялзарсан гим нүгэл дүүрэн байна. Та нарын дотор байгаа юу? Гим нүгэл нэг ч удаа хийж үзээгүй хүүхд байна уу? За тийм хүүхд байх юм бол бас ахаад худлаа ярьж байна гэсэн үг. Тийм байгааз? Бурханы өмнө өөрийгөө зөв гэж харуулах гад хичээгээд байгаа хүүхд. Бурхан тийм хүүхдийг бол бүр аимшигтай гимтэн гэж харна. Тэгвэл бид бүхний энэ гим нүглийг хевлээд байхаасаа энэ гим нүглийг аваад төрчихсөн. Тэгээд хин нэгнээр заалгалгүй шууд хийдэг. Орчин нөхцөл нь яг бүрдчих юм бол амнаасаа аимшигтай муухай бохир хараалын үгийг гаргадаг. Эцэг ихийг өөдөөс нь доромжилдаг. Эцэг ихийг үл тоодог. Уцаа үзээ сууж хаад уцаа болоо гэдээ хахад муухай хараал хилээ сууж идэг. Сэтгэл дотроо үзэн яддаг. Одоохондоо манай байгаа ангийн хүмүүс амаараа бас магадгүй хэлж чадахгүй ч гэсэн сэтгэл дотроо яаж байгаа вэ? Эцэг ихийг харааж байгаа. Тийм биз? Найз нөхдөйгээ харааж байгаа. Энийг бурхан харж байгаа юу? Бурхан бүгдийг мэдж байгаа. Тэгэл гим нүгэл нь ихсэх тусам ингээд ачаагаа үүрсээр. Ийм их гим нүглийг үүрчсэн юм чи. За тэгвэл бурхан их гим нүгэлтэйгээ шүүгээл багыг ингээд үлдээчих юм болов? Бурхан бол тийм биш. Өчүүхэн жоохон гим хийсэн ч бурхан маш том гим хийсэнтэй яг адилхан үзэж хоёулынгийн тамруу хаяа. Гимэл бол гим. Хараарай. Эцэгийнхээ өдөөс ингээд орилж ирсэн хүүхдүүд байгаа. Тийм аваад өгөөч гэд. Авч өгч чадахгүйсэн бол яах гэж төрүүлсэн. Ингээд эцэгийнхээ хараадаг, эцэгийнхээ гадаа гудамжинд ичгүртэй байдалд оруулдаг. Тэгээд эцэгийнхээ хараанаас мөнгө хулгай хийдэг. Тэгээд яадаг бахна? Эцэг ихээсээ нуудаг. Эцэг ихийнхээ өдөөс ууралж хашгирдаг, үзэн яддаг. Тэгвэл бурхан хүний зүрх сэтгэлийг харж байгаа. Манай хүүхдүүд гадна талдаа хараахан гэдэг ингэж үйлдээгүй ч гэсэн сэтгэл дотроо хүний үзэн ядаад сэтгэл дотроо хараасан бол бурхан бүгдийг яг тэгж хийсэн гэж харна. 1-р Самуэль 16-гийн 7 дээр учир нь бурхан мөхс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. Эзэн зүрхийг нь хардаг гэвэ. Бурхан хүний гадна талын байдал хуурддаг нэгэн ерөөсөө биш. Бурхан бол сүнс. Тийм биз? Тийм учраас л дэлхийд дүүрэн оршдог нэгэн. Намайг хаач явсан бурхан үргэлж харж байгаа. Миний зүрх сэтгэлийг бурхан бүгдийг мэднэ. Сэтгэл дотроо юу бодож байна? Тийм ээ үү? Одоо ямар байдлаар үг сонсож байгаа? Бурхан бүгдийг мэдж байгаа. За энэ үгийг сонссон ч ядгийн би угаасаа мэддгийн юм чинь ийм байдлаар үл тоогоо сонсож байгаа гэж хүртэл бурхан мэднэ. Тэр хүүхэд гин хийгээ сууж байгаа байхгүй юу? Ойлгосноо? Ийм чухал үгийг хэлээд байхад үл тоогоо сууж байгаа. Тийм учраас цэг суугаарай. Ийм чухал үгийг анхааралтай суугаарай. Хар удаалагтаа яагаад үл тоогоод байна? Энэ бурхны үг тунхаглагдаж штэ. Цэг суу. Ойлгосноо? Бурхны үгийн өмнө бүгд даруй байх хэрэгтэй. Дураараа ингэж хөдлөөл дураараа байж ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл бурхан шүүнштэй эцэст нь. Ойлгосноо? Сайн сонсохгүй байжгаад там руу явах юм бол ямар аимшигтай зүйл рүү хаягдах вэ гэдгийг бурхан хэлж өгöd байна. Тэгвэл бурхан манай хүүхдүүдийн зүрх сэтгэлийг бүгдийг нь харж байгаа. Бурханаас нуух юм нэг ширхэгч байхгүй. Тийм учраас бурханы үг рүү бүр сайн анхаарлаа хандуулаарай. Сэтгэлийг ч бурхан мэдж байна, бодлыг ч мэдж байна. Хүн зүрх сэтгэлдээ бодж байж тэрийг үг болгож үйлдэл болж гаргаж байгаа. Энэ үг нь удах юм бол юу болдог вэ? Үйл хөдлөл болдог. Сэтгэл дотроо үзэн ядж агаад үзэн ядалтаа дийлхий байхаар амаараа хилдэг. Хараал болгож гаргадаг. Энэ хараал болгож гаргасан үгээ бүр дийлхий байхаараа үйлдэл болгож очиж хүний зогтдог. Эхлээд сэтгэлдээ хор муу зүйл бодож байгааз тэгвэл тэрийг боддоор үйлдээгүй байсан ч бурхан үйлдсэн гэж харна. Тийм ээ үү? Тийм учраас бурханы өмнө зүрх сэтгэл доторх чинь эхлээд байна. Сэтгэл маань ийм бохир байхгүй. Энэ усыг дээрээс нь харах юм бол их тунгалаг юм шиг байгааз. Гэтэл ёроолд нь хог байна уу? За энийг ингээл усыг хөдлөх юм бол доор нь байгаа бохир зүйл нь дээшээ гарч ирэх үү? Гарч ирнэ. Яг үүнтэй адилхан манай хүүхдүүдийн сэтгэл яг юм. Одоо бол манай хүүхдүүд их даруй юм шиг сууж байна. Хизээч уурлаг юм шиг, хизээч хараал хилдэггүй юм шиг байна. Гэтэл очиод алгадах юм бол яг үү? Уйлаад, орилоод дотроос нь байгаа тэр муухай хараалын үгнүүд нь бүгд гарч ирнэ. Тэгнэстэй. Энэ одоохондоо бол зүгээр жоох ингээд дарчихсан л байна. Гэтэл сэтгэл дотор чинь ийм бохир зүйл дүүрэн байгаа.
Бурхан энийг бүгдийг нь мэдж байгаа. Тэгвэл сайн хүүхэд байна уу? Бурханы өмнө муу хүүхэд байна уу? Муу бохир гэмтэн байна. Тийм байгааз? Иремья 17-гийн 9-10. Нааш хараарай. Багш нь энэ хүүхдээ хажуу суудаг юм уу? Бусадтай саадуулж ерөөсөө болохгүй заа юу. Өөрийгөө аврагдсан гэж яагаад аврагдаагүй байж байгаад энд үлдчихгүй. Аврагдсан гэж битгий өөрийгөө хуураарай. Өмнө нь сүмэн сургууль би зөндөө явдаг байсан тэр ерөөсөө хамаагүй. Итгэсэн үгүй гэдэг чинь чухал. Тийм учраас сайн сонсороо. Иремья 17:9-10 дээр зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах вүлээ? Эзэн би зүрхийг ирэлхийлж цээж дотрыг шалгадаг нь хүн бүрд замуудынхын дагуу үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм аа. Хүний зүрх сэтгэл бол маш хуурамч, эдгэршгүй өвчтэй адилхан. Үргэлж хорон муу бохир зүйл дүүрэн байж идэг. Хүн хичнээн өөрөө сайн бол зүг болох гэж хичээсэн ч чадахгүй гэсэн үг. Хорон муу зүйл дүүрэн байгаа учраас. Бурхан тэгвэл яаж юм? Цээж дотрыг чинь шалгадаг гэж. Тэр сэтгэл дотор байгаа бохир зүйлийг чинь бурхан бүгдийг нь шалгаж нягтлж хардаг. Ямар бохир гэмтэн бэ гэдгийг чинь бурхан бүгдийг мэднэ. Яов 25:5-6 дээр харагтун хэрэг түүний мэлмэл сар гэрэлгүй. Одод цэвэр биш бол авгалдаа мэд хүмүүн өтмөд хүний хүү ямар байх вэ? Бурхан харахад энэ нар сар од гэрэлгүй гэгээгүй харагддаг гэж шүү дээ бурханыг харахад. Тийм байгааз? Гэтэл бид нар харахад бол их гэрэлтэй гэгээтэй харагдаад байгааз? Бурханыг харахад бол энэ гэрэл гэгээтэй биш. Ингэж харагдаж хахад гим нүгэл үйлдчихсэн манай хүүхдүүд бурханыг харахад үд авгалдаа шиг харагдаж байгаа. Гим нүгэл үйлдчихсэн учраас бурхан манай хүүхдүүдийг үнэхээр бохир үт авгалдаа мэт харж байгаа. Одоо 100 орох юм бол ийм үт зөндөө байдаг тийм. Манай хүүхдүүдийг бурхан харахтаа ингэж харж байгаа. Чиний дотор ийм бохир гим нүгэл дүүрэн байна. Тийм учраас бурхан диваажин руу оруулах боломжгүй. Бохир хүүхдүүдийг хаяхаас аргагүй. Тийм байгааз? Тийм учраас өөрийнхөө сэтгэл доторхыг сайн хараарай. Нэг л удаа худлаа ярьсан бол, нэг л удаа үзэн ядсан бол, нэг л удаа хараад хэлсэн бол ийм бохир гим нүгэлтэн сууж байна. Бурхан хүлээж авахгүй. За дээрэс нь Бурханы өгсөн 10 хуулиар дамжуулаад өөрсдөө сэтгэл доторыг харъя. Би энэ 10 хуулийг зөрчсөн байна уу, яасан байна? За нэг үрчлэн бүгдээр харъя. За чи надаас өөр бурхантай байж болохгүй гэсэн бурхан. Хоёрт нь чи шүтэн шүдэж болохгүй. Бурханы нэрийг дэмий бүүд урд. Амралтын өдрийг ариунаар сах. Эцэг ихээ хүндэл. Чи хүн бүү ал. Чи бүү завхаар. Чи бүү хулгайл. Чи хөрсийнхөө эсрэг худал бүү гэрчил. Чи хөршийнхөө гэр оронд бүү шунхаар. Ингэж болохгүй шүү гэж бурхан бидэнд өгсөн байна. Энэ 10 хуулийг. За тэгвэл энэ 10 хуулийг би зөрчсөн байна уу, яасан байна? Энийг зөрччих юм бол бурханы өмнө би гим нүгэл үлдээд там руу хаягдахаар болцсон гэсэн үг. За тэгвэл өөрсдөө хуулиар дамжуулан харъя. За Ром 3:19 дээр хуулийн хэлж байгаа болгоно нь хуулийн дор байгсад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж ертөнц даяараа бурханы өмнө буруутгагдах болно. Хууль бол биднийг өгж байна. Энэ хуулийг сахиж мөрдөж хичээж өнөөсөө чадахгүй гэдгийг хэлж өгч байгаа. Энэ хуулийг чи уншаад би энэ хуулийг зөрчсөн гэмтэн юм байж та гэдгийг л ойлгож ухаараарай. Ингэж хэлсэн. Тэгвэл хуулийг сахиж мөрдөгч байгаа хүн болгон чадахгүй учраас би чинь ерөөсөө гим нүгэлтийн юм байж та гэд бурханы өмнө хүлээн зөвшөөрөөрэй өөрийгөө. Тэгвэл хууль бол юу вэ? Чамайг сахиж мөрдөж өгөөгүй юм. Хууль бол чамайг гэмтэн гэж хэлээд байна. Тийм учраас л бид бүхэн хуулийг судлаад үзэх юм бол ямар бохир гэмтэн бэ гэдгээ ухаарч байгаа юм. За чи надаас өөр бурхадтай байж болохгүй гэсэн. Тийм ээ? За өнөөдрийн хүртэл манай хүүхдүүд амьдрахтаа төрөөд ерөөсөө энэ Библийг бичиж өгсөн бурханд итгэсэн үү? Үгүй шүү дээ, тийм ээ? Өвөө эмээгээ магадгүй дагаад өөр бурханд очиод мөрөгж тойрж явсан зөндөө байгаа. Тэгвэл эхний хууль нь юу вэ? Зөрчсөн гэмтэн байна. Хоёр дахь нь шүтэн шүдэж болохгүй гэсэн. Гэртээ байгаа өвөө эмээгийнхэн зааж өгсөн цагаан сараар зааж өгсөн зүйлийг нь очиод өмнөө тавиад шүтчихээс үе байгаа. Тийм ээ? Дараад нь бурхны нэрийг дэмий бүүд орд. Амралтын өдрийг ариунаар сах гэсэн. За 5 дахь хуулиас нь ахуулаад бүгдээр хараа. Эцэг ихээ хүндэл гэсэн байна. Нэг ч удаа эцэг ихээ уурлалаагүй. Өнөөдөр хүрсэн хүүхэд байна уу? Байхгүй. Нэг ч удаа эцэг ихээ зовоогоогүй хүүхэд энэ дэлхий дээр байхгүй. Бүгд л эцэг ихээ гомдоож байсан, зовоож байсан. Тийм ээ? Тэгвэл эцэг ихээ хүндэл гэсэн энэ хуулийг сагсан байна уу, зөрчсөн байна уу? Зөрчсөн байна. Тэгвэл гим нүгэл хийцэн байна уу? Гим нүгэл хийцэн гэмтэн байна. Хоёрт нь чи хүн бүү ал гэсэн байна. За энэ чинь би одоо хүн алаагүй штэ гэж бодоод арай гайгүй болж байна уу? Гэтэл ах トゥ угээ үзэн яддаг нэгэн алуурч юм уу гэсэн. Үзэн ядах гэдэг чинь аллагын гэмтэй яг адилхан. Яагаад гэвэл энэ нэг юм өгчээсээ гэл дотроо бодсон бол алчихсан байна. Тийм ээ? Энийг алчихсан гэл дотроо бодсон бол
Бурхны өмнө аллагын гэм хийцэн баггүй. Хүүхдүүд зодон хийгээд хоорондоо муулцахдаа яадаг вэ? Аимштай муухай бохор үг хэлдэг үстэй. Алаа хийчихээл ингэдэг үстэй. Тэр болгон чинь боддоор Бурхны өмнө алчихсан гэсэн үг. Аллагын гэм хийчихсэн байна. Бүү завхаар гэсэн байна. Янз бүрийн утсаар янз бүрийн том хүний зураг янз бүрийн сайт үзэл, нууцаар үзэл энэ завхаарлын гэм. Дараад нь бүх хулгай гэж. Хүний юмыг хэлэлгүй авсан бүх юм чинь хулгай. Хүний юмыг хэлэхгүй авчих юм бол юу гэсэн үг? Хулгай тооцогдно. Ойлгосноо? Энэ манай ээжийнх юм чинь яадаг юм би авсан ч зүгээр гэдэг. Ингээд аваа явлаа. Гэтэл хэлээгүй авсан юм чинь ээж чинь дараа нь тэр зүйлээ хайгаад байна. Юу гэж бодох вэ? Оо миний энэ хараанд байсан зүйлийг хулгайч аваа явчих гэж бодно үстэй. Ягаад гэвэл авсан хүн хэлээгүй юм чинь. Тийм биз? Тийм учраас хүний юмыг хэлэлгүй авсан бүх юм чинь хулгай. Хүний юмыг хэлэлгүй авч хэрэгэлчээ буцаага өгсөн ч тэр хулгай. Би буцаага өгсөн шүү дээ. Ягаар хулгайч болдгийг. Хэлээгүй авсан учраас л юу вэ? Хулгайч байхгүй юу? Тэгвэл нэг л удаа ингэсэн бол хулгайн гэм хийчихсэн байна. Бурхны өмнө маш том гэмнэг бол. Тэгээд хөршийнхээс рүү худал бүү гэрчил гэсэн. Маш их худлаа ярьдаг. Тийм биз? Үгийг анхааралтай сайн сонсоорой гэж багш нь хэлээд байгаа биз? Гэтэл манай хүүхдүүд яаж вэ? Сайн сонсож байна гэ дотроо ингээд нойрмоглаад байгаа биз? Худлаа ярьж байгаа яг адилхан гэсэн үг. Хөршийнхөө гэр он бүү шунахаар. Тэгвэл энэ хуулиудыг харах юм бол би бүгднгийн зөрчсөн Бурхны өмнө гэмтэн байна. Бурхны хуулийг зөрчих юм бол гэмт хэрэгтэн болно. Тийм байгааз? За тэгвэл нэгээр нь хараарай. Доороос нь хөршийнхөө гэр орон бүү шунахаар. Шунал гэдэг зүйл бол маш их аимшигтай бохир зүйл. Юм өгөөд авах дүртэл нэмээд авах гал гэдэг зүйл чинь шунал. Тийм биз? Энэ гахаа бол юу вэ? Маш шуналтай. Хоол өгөөд авах идэл юм. Маш шуналтай. Манай хүүхдүүдэд ингээл ямар нэг зүйлийг ингээл гоё зүйлийг өгөөд ивэл манай хүүхд яах вэ? Аваад байна. Одоо эндээс асуултанд хариулсан хүүхдүүд нь гараа өргөөрэй гэх юм бол гараа өргөөд асуултанд хариулаад бэлэг авчлаа. Тэ? Тэгээ сэтгэл нь ханж гинөө. Тэгэхгүй тэ? Энэ гартаа авсан ирнэ дахиад асуултанд хариулаад дахиад авъя гэж ингэж байгаа биз? Энэ шунал мөн үү? Мөн шүү дээ. Энэ шунал гэдэг чинь маш том гэмнүгэл баггүй. Гарцаагүй шүүгдэнэ. Тэгээд хөршийнхөө гэр оронд худал бүү. Хөршийнхээс худал бүү гэрчил. Энэ могоо бол хэлнийх нь үзүүр нь хоёр салаа. Энд ч нэг очиж худлаа яриад, тэнд ч нэг очиж худлаа яриад хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлдэг. Сэрээрээ. Нэг бол хойно очиж суучих. Босоод. За яа. Босодоо битгий саадуулаарай за. Одоо унтах жагаа л одоо тэгээд хойно очиж суугаад тэгээд ойлгож ухаарахгүй байж байгаа там руу явна шүү дээ, тий? Бусд нь жишээ авах хэрэгтэй. Би унтаж болохгүй мэн. Тэгэх юм бол там руу явах юм байна шүү дээ. Тэгээ сайн сонсоорой. Энэ могооны хэлний үзүүр нь хоёр салаа. Тийм байгааз? Тэнд сонссон юм энд очиж худлаа ярьдаг. Энд сонссон юм өөр хүнд очиж худлаа яриад хооронд нь муудалцуулдаг. Худлаа ярих гэдэг зүйлийг маш сайн хийдэг. Дээрээс нь хүмүүсийг маш их гүтгдэг. Өөрөөс нь дээшээ гараад байгаа болохоор араас нь яадаг. Баахан худлаа юм зохиогоод ярьчдаг. Хүмүүст муулдаг. Нэг сургуульд нь онц сурдаг хүүхэд хурж ирээл хичээлээ сайн хийгээд онц сураад ирсэн чинь өөрөөс нь илүү дүн аваад ирсэн чинь өөрийнх нь дээр гарсан чинь яаж вэ? Атаархаад араас нь гүтгдэг. Энэ тэр сургуульд байхдаа тэгдэг байсан гэсэн энэ ингэдэг байсан гэж араас нь худлаа ярьж тэр хүүхдийн нэр сүрийг унгаадаг. Тэгэж худлаа ярьж байгаа хүүхдүүдтэй нийлээд ярьсан бол энэ гинүүдийг хийчихсэн. Тийм байгааз. Дээрээс нь яс мэлхий байна. За энэ яс мэлхий бол маш удаан. Маш залхуу тий. За бүгдээрээ хамтдаа ийм хийчихье гэхээр яадаг вэ? Би одоо жоохон тим ажилтай, би одоо тимд явах чинь гэж залхуураад үлддэг. Өөрт нь хэрэгтэй байх юм бол хамт гүйж ирээд туслаад явна. Өөрт нь ямар ч хэрэггүй байх юм бол залхуураад хоошоо суугаа үлдчихдэг. Ийм зан гаргаж ирсэн бол юу вэ? Там руу явна. Ойлгосноо? За худлаа ярьж байгаа хүмүүсийг бас илрүүлдэг төхөөрөмж гарчихсан. За энэ ийм төхөөрөмж гарсан хэд хэдэн асуулт асууна. Асуулт асуухаар тэр үнэн байх юм бол ямар сандралгүйгээр үннээ хэлнэ. Гэтэл асуулт асуусан чинь худлаа яриад тэр асуултаас булзаарах гал худлаа ярих гэх юм бол зүрхэнд дэлсдэг байна. Энэ үед нөгөө төхөөрөмж нь хөдөлдөг. За ингээд худлаа ярьж байгааг мэддэг болсон. Бурхан тэгвэл бүр энээс илүү мэдэж байгаа. Бүгднийг. Тийм ээ? За одоо энд нэг юм бичлэг байна. За энэ юу вэ гэхээр худлаа ярьж байгаа хүмүүс одоо харсан хэрнээ тэр үнэн гэдэг зүйлийг хэлэхгүй байгаа. Худлаа яриа нуучж байгаа. Тэгээ тэр нь баригдахаар маш эвгүй байдал ордог. Хараарай. Тэгвэл там руу ямар хүмүүс явах вэ? Ишлэл 21-ийн дээр харин хулчгар итгэлгүй жигшүүрт алуурчид завхаарэгчид мэрэгчид шүтээнд мөрөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хөхөр галаар шатаж буй нуур юм аа. Энэ бүх худалчууд гэж байгааз худлаа ярьсан бүх хүн там руу явна.
Бүх хүмүүс нэг л удаа худлаа ярьсан бол гарцаагүй там руу явна. Бурхан ийм шудраг байхгүй. Түүний дараа чи бүх хулгаал гэж. Үний эмээг хилээгүй авсан бүх юм чинь хулгай. Найзынхаа эмээг ширээнд ороосон гэж авчаад нуучдаг. Хөөсө хилдэггүй. Гой үзэг бол байх юм бол чимээг аваад нуучж байгаа. Тэгээ баригдахаараа яадгүй. Хөө би тоглосон юм аа гаргаад өгдөг. Энэ бол хулгай байхгүй. Нэг л удаа найзынхаа эмээг авч ингэж нуусан бол хулгай юм. Эцэг ихийг хармаас мөнгө хулгайсан бол хилэлгүй авсан бүх юм чинь хулгай байна. Эцэг эхийн юм чинь минийх л гэсэн юмхтэй яг адилхан гэдэг. Эцэг эхийн амийг хэлэхгүйгээр авч байгаа бол энэ хулгай байхгүй. Сургаалт үсгийн 28-24 дээр эцэг эхээ цөлмчхөөд гэмт үйлдэл бус гэж хэлэгч болбоос эвдэн сүйтгэгч хүний хамсаатан мөнөөс мөн. Эцэг эхээ цөлмнө гэдэг чинь үгс үү? Эцэг эхийнхээ амийг дураараа авч хэрэгэлдэг. Ойлгосноо? Энэ аав ээжийн юм бол зүгээр миний юм л гэсэн үг. Би бол зүгээр хэлэхгүй шууд хэрэгэлсэн ч болно. Ингэж байгаа хүн чинь эвдэс сүйтгэж байгаа хүнтэй яг адилхан байна. Энэ бол маш том гэмнүүл. Энэ камерыг бүгдээр мэднэ те. Одоо энд ингээд камер байгаа те. Хаана юу хийж байгаа чинь бүгдийг камераар харж штэ тийм ээ. Тэгвэл камераар харж байгаа юм чинь дураараа байж чадахгүй. Буруу үйлдэл хийж чадахгүй. Чадахгүй те. Тэгвэл бурхан бүгдийг нь харж байгаа штэ хүмүүсийг. Урд нь ямар гэмнүүл хийсэн. Одоо ямар гэмнүүл хийж байна. Юу сэтгэлдээ бохирын бодож байна. Бурхан бүгдийг мэдж байгаа. Тэгвэл бурханаас нуугдаж чадах нь уу? Бурханы өмнө би гэмнүүл хийгээгүй гэж хэлж чадах нь уу? Чадахгүй байна. Яагаад одоо бодоорой. Миний хийжсэн бохир бүгдийг нь мэдж байгаа юм байна шүү дээ. Би тэр найзыгаа хараад исэн. Тэр найзыгаа амаараа хилээгүйж дотроо үзэн ядж исэн. Тэрийг бүгдийг нь бурхан мэдж байгаа юм байна. Тэгвэл би чинь бохир гэмтэн юм байна шүү дээ. Энэ гэмээсээ болоо гарцаагүй би шүүгдэх юм байна шүү дээ. Тийм байгааз? Дээрээс нь чи бүү завхаар гэсэн байна. Энэ завхаа бодлоо гэдэг бол энэ ямааны нүд бол их балиар завхаа нүдтэй байдаг. Тэгэл манай хүүхдүүдийн нүд ч гэсэн яг адилхан. Нууцаар янз бүрийн юм үздэг. Тийм ээ үү? Нууцаар янз бүрийн том хүний юм үздэг. Энэ бүх зүйл чинь юу? Бурханы өмнө аимшигтай бохир гэмнүүл. Нэг л удаа энэ зүйлийг үлдсэн бол аимшигтай тамруу мөнхөд хаягна. 6-ад нь чи хүн бүү ал гэсэн байна. Матай 5:21 дээр чи хүн бүү ал. Хүний амь хүнээс их юм бол шийтгүүлүү зохино гэж хууччууд айлцыг та нар сонссон. Харин би та нарт хэлье. Ах дүүгээ хилэгнэгч бүхэн шүүхийн юм буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн юм бол зөвлөлийн юм буруутай. Мунхаг гэж хэлсэн юм боловч галтай тамд орохоор буруутгах болно. Хин нэгнийг мангараа тэнгээгээд нэг л удаа дуудсан бол шууд там руу явна. Ойлгосноо? Яагаад хин нэгэн хүнийг мангар тэнэг гэж доромжлохоор там руу явж байгаа юм болоо? Тэр мангар тэнэг гэж доромжилсан хүүхдийн чинь дотор бурхны дуурайсан сүнс байгаа юу? Байгаа. Тэгвэл нэг осондоо та бурхныг доромжилж байна гэсэн үг. Тийм байгааз? Мунхаг тэнэг гэж дуудаж байгаа чинь бурхныг доромжилсан учраас бурхан там руу хаяа. Нэг л удаа ингэж доромжилж хашгирсан болов. Бид бүхэн амаараа энэ могооны амтаа ийм бохир үгийг гаргадаг. Могоо ингээд хацдаг. Тэгээд хороо цацдаг байхгүй. Ойлгосноо? Хил нь хатгаад хор гаргадаг юм биш шүү дээ. Могооны энэ соёо буюу шүдэн хазаад тэр шүднийхээ завсраар хороо бий шахдаг байхгүй. Хүний зүрх сэтгэл яг энэ могоотой адилхан. Хэн нэгэн хүнийг энэ аимшигтай үгээрээ яддаг юм. Өхүүлж идэг. Чи бол шал тэнэгчтэй. Чи манай ангиас хамгийн муун штэ. Тийм ээ? Чи манай ангид байхгүй байсан ч болно штэ. Ингэж хэлж байгаа хүүхд чинь юу вэ? Нөгөө хүүхдийн зүрх сэтгэл дотор бүр яг могоотой адилхан ийм аимшигтай хорыг хатгаж байгаатай яг адилхан. Нэг л удаа тэр хүүхдүүдийг та манай хүүхдүүд ингэж доромжилж, үзэн ядаж, үл тоож исэн бол энэ могоотой адилхан ийм аимшигтай гимиг хийчихсэн. Бурхны өмнө ийм бохир гимиг хийчихсэн байна. Тэр хүүхдийн зүрх сэтгэлийг та өхүүлчихсэн байхгүй юу? Тэгэж их доромжлуулсан хүүхд гэртээ очихоор яадаг вэ? Би ахиж тэр сургуульд явахгүй. Ахиж би тэр хүүхдүүдтэй явахгүй гэж эцэг ихтэй хэлдэг. Яагаад тэгж байгаа вэ? Ангийнх нь хүүхдүүд нь яг энэ могоотой адилхан бохир үгээр үргэлж зүрх сэтгэлийг нь шархлуулж өхүүлээд байгаа учраас. Нэг л удаа ангийнхаа хүүхдийг үл тоогоод ингэж хараагаад муухагаар гүтгсэн бол гарцаагүй там руу хаягдана. Ойлгосноо? Дээрээс нь жоохон уурлуулах юм бол ийм бохир гимнүүлийг шууд дотроос гаргадаг. Маш аимшигтай хэрцгий үг хэлдэг. Орилж хашгирдаг. Сургууль дээр магадгүй чимээгүй даруухан байж магадгүй. Гэтэл гэртээ очихоор яадаг вэ? Эцэг эхийнхээ өдөөс бүр ингэж ашигладаг үстэй. Нэг л удаа ингэж эцэг эхийнхээ өдөөс хашгирч гэр орондоо ингэж муухай бохир авир гаргасан бол бурхан гарцаагүй шүү. Энэ гимнүүлийг хийсэн байна уу? Хийсэн байна. Тийм байгааз?
Бурхан бүгдийг мэдж байгаа. 1-р Иохан 3:15 дээр ах トゥ угээ үзэн яддаг бүхэн алуурч юм уу? Үзэн ядсанд бол алгын юм хийчихсэн. Хоорондоо ингээд зодтолдох юм бол яадаг? Алдчих шүүгээл дайрдаг үстэй. Тийм биз? Яг ингээд зодтолж яхад нь буу юм уу хутга бариулчвал яах вэ? Шууд бодно. Тийм хормоо сэтгэлтэй байхгүй хүүхд. Орчин нөхцөл нөгөөх юм бол ийм хормоо аимшигтай бохир гэмнүгэл гарч ирнэ. Одоо л бид нар ингээд гайгүй арайч тийм байхгүй даа гэж бодож яж магадгүй. Хэн нэгэн хүүхэд ирээд үснээс чинь зулгаагаар цохоод байвал зүгээр л байгаад ах уу? Өөдөөс чинь тэр муухай бохир авир чинь гарч ирнэ үстэй. Тэгвэл ийм бохир авиртай учраас гарцаагүй тамар юм. Эцэг ихээ хүндэл гэсэн байна. Бурхны хуулийн дээр эцэг ихээ хүндлээрэй гэсэн байгааз. Гэтэл манай хүүхдүүд яасан бэ? Эцэг ихээ хүндэлсэн үү? Эцэг ихээ өдөөс ингээд орилж исэн биз дээ. Тийм биз? Эцэг ихээ ингээд үл тоож исэн биз дээ. Ээжтэй нэг тийм аваад ирээч. Ихээр би энд юм хийж ах чинь өөрөө явахгүй юу? Ингээд орилж исэн юу байгаа үстэй. Эцэг их чинь тэгвэл та нарыг сайн хүн болгоод сайн амьдруулах гэж хөлсөө асгаруулсан байж тэр хүнд ажлуудыг хийж байгаа. Тийм биз? Гэтэл манай хүүхдүүд тэрийг нь тэр ачийг нь бодохгүйгээр би л болж байвал би л сайхан байвал болоо. Надад мөнгө өг. Би сургууль дээр тийм аавна. Ийм аавна. Надад тийм утас аваад өг. Эцэг ихээгээ ямар их зовж хичээж байгааг юусоо боддгоо. Би л аавна. Би л тиймтэй болмоор байна. Манай ангийн хүүхдүүд тийм хувц өмссөн байна. Надад тийм үнэтэй хувц авч өг. Ингэж эцэг ихээ өөдөөс орилж хашгирч эцэг ихээ зовоодаг. Нэг л удаа ингэж хашгирсан бол гарцаагүй тамар юм. Тэгвэл бид бүхэн сая энэ хуулиар дамжуулан өөрсдийнхөө сэтгэл доторхыг харлаа. Энэ хуулийг бүгднгийн зөрчсөн гэмтэн хүн байна уу? Мөн байгааз. Тэгвэл гим хийсэн бол хаашаа явах вэ? Гарцаагүй тамар юм. Одоо эзэн удахгүй ирэх болчихсон ийм цаг мөчид бид нар энэ бохир гим нүгэлтээ сууж байна. Эзэн өнөөдөр л өнөөдөр ирнэ. Гэтэл ирчгэл юм бол гим нүгэлтээ бүх хүмүүс үлдэнэ. Гим нүглээ уушлуулсан цэвэрхэн хүмүүс нь дээш явна. Тэгвэл яг одоо эзэн ирэх үед манай хүүхдүүд хаашаа явах вэ? Там руу явахаар нүд яваажинд явахаар. Там руу явахаар байгаа юм. Ийм их гим нүглийг үлдсэн байгаа юм. Там руу ямар хүмүүс явж байна? Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчд, завхааригчд, мэрэгчд, шүтээнд мөргөгчд болон бүх худалчуудад ноогдох хувь нь хоёр дахь үхэл буюу хөхөр галаар шатаж байна нуур юм аа. Там руу явах хүмүүс ийм хүмүүс явна. Хулчгар хүмүүс явна. Хулчгар гэдэг нь ямар хүн бэ гэхээр сүм чуулганд ирэх нь ирдэг. Сүмдээ ирэхээр их гоё баяр хөөртэд яваажинд явах юм шиг санагдана. Сүмээсээ жоохон холдчихоор там руу явах гэж байгаа юм шиг айцтай. Ийм хүүхэд там руу явна. Ойлгосноо? Баттай аврагдаагүй байгаа учраас итгэл нь баттай биш учраас айцтай байгаа байхгүй юу? Баттай үнд итгэжсэн хүүхэд бол айцгүй болдог. Нэрээ бурхан ирэх үед би явах болов уу яах бол ийм эргэлзээтэй айцтай хүүхэд бол энэ дэлхий дээр үлдэнэ. Тэгээд там руу явна. Тэгээд итгэлгүй хүн бол ойлгомжтой. Тийм биз? Би итгэхгүй гэж өөрөө зөрүүлсэн хүн бол шууд там руу явна. Жигшүүрт хүмүүс үзэн яддаг хүмүүсийг зовоодаг аимшигтай хүмүүсүүд гэсэн үг. Алуурчид, завхааригчид, мэрэгчид, шүтээнд мөрөгчид худаа ярьсан бүх хүн бүгд там руу явна. Тэгэхээр хуулийг судлаад үзэхэд бүгднгийн зөрчсөн гэмтэн л байна. Тэгвэл там руу явна. Энэ хуулийг 9 сагсан байж байгаа нэг дээр нь бүдэрчтэй. Тэгвэл яг уу? За 9 сагсан юм чинь нэг нь ч яг уу за яг яваажинд ор гэж бурхан ингэв. Бурхан хизээш тэхгүй. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх юм боловч бүх хуулийг зөрчсөн болно. Нэг л хуулийг нь зөрчих юм бол бүгднгийн зөрчсөнтэй яг адилхан. Шууд там руу явна. Энэ хууль бол юу вэ? Сахиж мөрдөж байгаа диваажин руу ороорой гэсэн үг ерөөсөө байхгүй. Харин хуулийг судалж үзээд би чинь энэ хуулийг зөрчсөн гим нүгэлтийн юм байж тээ гэж л ухаарж ойлгож аваарай л гэж хэлж байна. Тийм байгааз? Зарим хүүхдүүд за одоо тэгвэл одооноос ахуулаад энэ хуулийг чинь нэг нэгээр нь би тэгвэл сахичээ. За ингэж боддог хүүхд байна. Тэгвэл өмнө нь зөрчсөн хуулиудаа гим нүглээ яаж цайруулах вэ? Цайруулах боломжгүй байгаа сте. Айл их төрхөөс ахуулаад зөрчсөн учраас хуулийг бол сахиж мөрдөж чадахгүй. Хуулиар дамжуулаад харин би бохир гэмтийн юм байж тээ гэдгээл ухаарж ойлгож авах хэрэгтэй. За тэгвэл би ийм их гим нүгэлтэй байгаа юм чинь там руу унахаар хувь тавилантай байна. Энэ гим нүглийн асуудал шийдвэрлэгдэхгүй байжгаад там руу унах юм бол тэндээс дахин хизээж гарч ирэхгүй. Матай 5:26 дээр үннээр би танарт хэлье. Чи эцсийн зоосыг төлдлөө тэндээс гарахгүй. Нэгхэн ширхэг гим байсан ч тэр там руу хаягдана. Нэг л удаа тамд унах юм бол дахин хизээж гарч ирэхгүй. Энэ там байгаа гэдгийг бурхан өдөр болгон бидэнд харуулж байгаа. Там бол мөнхөд шатж байгаа газар. Тийм биз? Тэгвэл энэ тэнгэрт байгаа нарыг харж байна уу? Энэ нар мөнхөд шатж байгаа. Өнөөдөр хүртэл нар унтарсан уу?
Нэг ч удаа унтраагүй тийм биз? Мөнхөд шатж байгааз яг энэ нарыг бүтээсэн бурхан тамыг бүтээчихсэн баггүй юу? Тэнд мөнхөд шатна, мөнхөд зовлон тарчил хашгирсан газар байна. Тийшээ гим нүглээ уушлуулаагүй бүх хүүхдүүд тийш явна. Гим нүглээ уушлуулсан, үнэнд итгэсэн бүх хүүхдүүд яваач руу явна. Тэгвэл манай хүүхдүүдэд одоо энэ гим нүглийг үйлдчихсэн сууж байна. Энэ гим нүглийн асуудлаа одоо бурхнаар шийдвэрлүүлэх боломжтой одоо сууж байна. Тийм үү? Энэ чинь гимээ уушлуулах боломж гэсэн үг байхгүй юу? Гэтэл энэ удаагийн семинарт оролцоогүй хүүхдүүд гадуур ингээл явж байгаа. Тийм үү? Гим нүглээ үйлдээл явж байгаа. Гэтэл энэ хүүхдүүд энэ боломжоос зугатаачихсан. Энэ боломжийг алдчихсан хүүхдүүд. Харин манай хүүхдүүд юу вэ? Энэ боломжийг олж аваад үнэнд итгэхээр ороод ирчихсэн байна. Тэгвэл энэ гим нүглээ уушлуулах энэ том боломжийг битгий алдаарай. Одоо л энэ гимээ уушлуул цэвэрхэн болоод мөнхийн деважин руу оръё. Тийм ээ? Ийм сэтгэлтэй сууж явах ёстой шүү. Үгээр дамжуулаад харахад шууд деважин руу орох нэг ч хүүхэд байхгүй. Бүгд гим нүгэл үлдсэн учраас. Тийм ээ? Бурхны алдар сууд хүрэхгүй. Одоо цаг хугацаа өнгөрөх тусам гим нүглийн ачаа нь улам ихсээл байгаа. Улам ихсээл. Ингэж явж байгаад нэг л өдөр бурхны өмнө очино. Заавал настай хөгшин болсон хоноо бурхны өмнө очих уу? Үгүй байна. Төрөхөд дистарал байгаа ч гэсэн үхэхэд дистарал байхгүй шүү дээ. Бурхан хизээд бол хизээд дуудана. Жохон хүүхэд байсан ч дуудана. Тийм ээ? Одоо та нар насан дээр байсан ч бурхан дуудах юм бол энэ гим нүгэлтэйгээ бурханы өмнө очих юм бол шүүгдээд шууд тамар явна. Тийм учраас одоо л энэ гимээ уучлуулъя. Тэхгүй бол болохгүй юм байна. Библиэлд сарах юм бол маргаашаар бүү сарих. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ гэж байгаа. Одоо энэ цаг мөчөөс гараад юу болохыг мэдгүй. Мэдэхгүй шүү дээ, тийм ээ? Гэтэл хизээ өвхөө мэдгүй. Мэдгүй. Гэтэл би өнөөдөр хүртэл амьдрахтаа ийм их гим нүгэл хийгээд өнөөдөр хүртэл амьдрсан юм байна шүү дээ. Гэтэл бурхан намайг дуудсан байсан бол би тамд байж байсан юм байна шүү дээ. Тэгвэл бурхан намайг өнөөдөр хүртэл намайг хүлээсэн юм байна. Энэ үнэнд итгээд мөнх амийг олж аваарай гэд өнөөдөр хүртэл намайг хүлээж өглөө болгон нүдийг минь нээж өгчээсэн юм байна. Тэгвэл бурхан намайг хүлээсэн ийм боломжийг нь би алдаж болохгүй юм байна. Ийм сэтгэлээр одоо үгийг сонс. Маргааш гэдэг өдрийг манай хүүхдүүд маргааш уулзъя гэл тэгэл маргааш нь манай хүүхдүүдээс шууд өгөгдөд байна уу? Үгүй шүү дээ. Маргааш гэдэг чинь манай хүүхдүүдийнх биш. Бурханы мэдэл дотор байгаа. Маргааш энэ хүүхдийн нүдийг нээж явуулах уугүй гэдгийг бурхан мэдж байгаа. Тийм ээ? Олон үе тэнгийн хүүхдүүдээс чинь олон хүүхдүүд нас орсон шүү дээ. Аварт ороод нас орж янз бүрийн байдлаар өнгөрч байгааз. Тийм ээ? Тэгвэл би ч гэсэн магадгүй тэгвэл гинт бурханы өмнө дуудагдаад очиж болох юм байна шүү дээ. Тэгвэл одоо өөрийгөө бурханы үгээр харсан чинь би чинь ийм бохир гимтэн байгаад байна. Энэ гмийн асуудал одоо хурдан шийдэхгүй бол би чинь бурхан дуудах юм бол там руу явах гээд байна шүү дээ. Тэгвэл бурхан минь намайг аварч өгөөч. Одоо ийм сэтгэлээр үгийг сонсоорой. Ойлгосноо? Бурханы өмнө очих юм бол бурхан гарцаагүй шүү. Энэ дэлхий дээр байгаа хууль бол зөвхөн гадна талд хийсэн үйлсийг л шүүнэ. Сэтгэл дотор байгааг шүүж чадахгүй. Энэ дэлхий дээр хуулиар шүүж чадахгүй. Харин бурхан бол юу вэ? Сэтгэл доторхыг чинь хүртэл шүүн, гадна талдаа үйлдэлсэн үйлдэлийг чинь хүртэл шүүн. Бурхан бол хоёулангийн шүүн. Тийм учраас бурханы өмнө нуух юм нэг ширхэгч байхгүй. Одоо яваад очиход гим нүгэлтэйг очих юм бол бурхан шүүгээд там руу хаяа. Там ямар газар вэ? Унтрашгүй гал дүрлэлсэн газар. Зовлон тарчтал хашгирсан газар. Амрах мөч байхгүй. Тас харанхуй айдас бүргсэн газар. Харуусал харамслаар дүүрэн газар. Нэг л удаа хаягдвал хизээж гарч чадахгүй газар. Хайртай хүмүүсээсээ мөнхөд тустай бай. Энэ бол там байхгүй. Тамд бол үхэл гэж байхгүй. Үхчих юм бол тэгээ шийдэгдэн дуусчин тийм ээ. Гэтэл тамд бол мөнхөд тарчлана. Гар хөлөө түлэх юм бол маш их өвддөг. Шүд ингээд өвдөх юм бол маш их шүнжэнгөө өвддөг тийм ээ. Гэтэл тэр өвдөлт чинь мөнхөд тэнцээ тарчилж өвдөх гэсэн үг. Ямар ч амрах зүйл байхгүй. Мөнхөд орилж хашгирна. Тийм газар чинь там байхгүй юу? Тийм учраас Есүс эзэн тамийн талаар Библиэлд маш олон удаа хэлсэн. Ийм аимшигтай газар шүү битгий очоорой. Яаж хийж байгаа деваачин л ороорой. Нойр нь хүрээд байвал нойроо сэргээж агаад үнэнд итгээд мөнх амийг олж ирээрэй. Тийм ээ? Нойр хүрээд байнаагаа сууж байгаа нойр үлж агаад мөнх амийг битгий алдаарай. Нэг л удаа там руу хаягдчих юм бол дахин хизээж гарахгүй шүү. Тийм учраас хүүхд болгон өөрсдөө сэтгэл доторхыг хараад бурханы өмнө зөвхөн яг өөрөө сонсож байна гэж бод. Зөвхөн бурхан хүүхэд тус бүрдэл хэлж байна. Хараарай. Харуусал харамслаар дүүрэн газар гэж байгааз. Магадгүй энэ удаа семинар сонсоод үнэнд итгэхгүй зөрүүдэлж байгаад там руу унчих юм бол тамд энэ удаа үг сонсож байснаа санана. Тамд орилж хашгирж байхдаа энэ семинар сонсож байсан санана. Тэр үед би үгийг сайн сонсоод аврагдчихгүй яваа.
Хэрвээ тэгээ аврагдсан байсан би одоо деваачнд байх байсан шүү дээ гэд мөнхөд харамсаад тэнцээ тарчлаа. Ойлгосноо? Хажуудын чинь хүүхэд надад яагаад саад болсон бэ гэд өргөж тэр хүүхэд рүү хараа. Яах гэж надад саад болж үнэнд итгэхэд нь саад болсон юм. Тамаас тэгж хашаана. Ойлгосноо? Битгий бусадаа саад болоорой. Хүүхэд болгон өөр өөрсдийн сэтгэл дотор энэ үгийг хүлээж авсан сонсоор. Магадгүй энэ газар дээр ингээд гар хөлөө тайруулах юм бол мөнхөд харамсна. Энэ хүүхэд хулгай хийж явж байгаад гараа тайруулсан. Ингэж бодитоор гар хураагийн тайрдаг ийм улс орн байгаа. Хулгай хийсэн хүүхдийн гарыг тайрдаг. Гэтэл энэ хүүхэд хулгай хийж яваад гараа тайруулж байна. Тэгвэл энэ гараа тайруулсныхаа дараа за эдгрээд тэгээд гараа харах болгондоо яах вэ? Харамсан шүү дээ, тийм биз? Би яах гэж тэр үед хулгай хийвэ? Тэгээгүй байсан бол би одоо бүтэн гартайгаа байх байсан шүү дээ. Насан туршдаа харамсна үсттэй. Яг л үүнтэй адилхан. Энэ удаа би үгийг сонсож байна. Үг сонсохдоо анхааралгүй сонсож байгаа там руу унчих юм бол мөнхөд харамсан шүү. Ойлгосноо? Энэ гмийг хийчихсэн байгаад байна шүү дээ. Тэгвэл би ийм гм хийцэн үний юм чинь одоо л бушуухан аврагдъя. Одоо л бушуухан гмээ ууштуулчих. Тэгээд мөнх ямиг олоод авчи. Ийм сэргийг ухаантай сонсоорой. Манай хүүхдэд төрхөөсөө гэмтнээр төрсөн тийм биз? Тийм учраас гим нүглийг үйлдсэн. Гим нүгэл үйлдсэн учраас үхэл гэдэг зүйл ирж байгаа. Үхлийн дараа Бурхны өмнө шүүгдэнэ. Тэгээд гим нүгэл үйлдсэн учраас там руу хаягдаж байгаа юм. Энэ бол манай хүүхдүүдийн яг одоогийн хувь тавилан байна. Тийм үү? Ийм хувь тавилантайгаа үргэлжлүүлээд ингээд дуусчих болохгүй. Одоо манай хүүхдүүдэд боломж байна уу? Одоо нэг боломж байна. Энэ гим нүглээ ууштуулад цэвэрхэн болоод мөнх амиг олж авах маш том боломж байна. Энийг огт алдаж болохгүй. Бүр өөрийнхөө сэтгэлийг нээж агаад яавал би гимээ ууштуулах юм? Юунд итгэвэл би деважи явах юм? Одоо бүр ингээд хайгаа сонс. Өөрсдийнхөө төлөө. Ойлгосноо? Одоо багш нь сайн сонс, хажуудлын хүүхэд сайн сонс гэж хэлэх шаардлага байхгүй. Деважин дуу явыг бол одоо өөрийнхөө төлөө сонс. Идэх үү үгүй гэдэг чинь одоо хүүхдүүд та бүхэн өөрсдөө чинь шалтгаална. Тийм ээ? Тэгвэл деважин дуу явахыг хүсэж байна уу? Гимээ ууштуулахыг хүсэж байна уу? Тэгвэл үгийг сайн сонсоорой. Бурхан тэгвэл яавал энэ гмийг цэвэрхэн болгож өгөх юм. Одоо хажуудлын хүн анхаарал тавиад сайн сонсоод өгөөч тэгээд өгч хэлэх шаардлага байхгүй. Сонголтын хариуцлагыг манай хүүхдүүд өөрсдөө авна. Итгэх үү үгүй гэдгээ өөрсдөө шийднэ. Хүчээр итгүүлээд хүчээр деважинд авч явах боломжгүй. Эцэстээ сонголтын хариуцлагыг манай хүүхдүүд өөрсдөө авна. Бурханы өмнө бүгд очино. Тэр семинарыг сонсож байхад яагаад итгээгүй юм бэ? Тийм биз? Одоо би итгэе гэх юм бол тэр үед хожимдчихсан байхгүй юу? Чи тэр үед итгээд гимээ ууштуулаад ирэх байсан. Одоо бол чи хожимдсан. Там руу яв. Мөнхөд там руу хий. Одоо гим нүглээ ууштуулчаад үнд итгэчгээд Бурханы өмнө очисон хүнд Бурхан юу гэж хэлэх вэ? Тэр үед сайн сонсоод энэ үнэнд итгэсэнд баярлалаа. Мөнхийн деважинд ороорой. Ингэж хэлээ шүү дээ. Тэгвэл аль үгийг сонсохыг хүсэж байна? Деважинд ороорой гэдэг үгийг сонсохыг хүсэж байгаа үстэй. Тэгвэл сайн сонсох хэрэгтэй. Хараарай. Тэгвэл энэ их гим нүглийг хийсэн үний юм чинь. Бурхан минь намайг аварч өгөөч. Ийм сэтгэлээр одоо Бурханы өмнө залбираарай. Бурхан хүний зүрх сэтгэлийг хардаг гэсэн те. Үнэхээр зүрх сэтгэл дотроо энэ гим нүглээ ууштуулад цэвэрхэн болоод деважинд орё гэсэн тийм чин сэтгэлийн залбирлыг хүүхдүүд маань одоо хувь хувьдаа өөрсдөө хийгээрэй. Заавал ингэ суух биш. Харж байгаа ч сэтгэл дотроо залбирч болно. Ойлгосноо? Намайг авраад өгөөч. Би үнэхээр эцэг хийгээ хараад тийм ухаа бохор гим нүглийг хийсэн үнэн. Энэ бохор гимээсээ болоо би там руу явах гээд байна. Намайг авраад өгөөч. Ийм чин сэтгэлийн залбирыг одоо Бурханд хандаж хийгээрэй. Одоо бол Бурхан та хоёрын хоорондын харилцаа. Ойлгосноо? Хүүхдүүд хувь хувьдаа л Бурхан руу хандаж залбираад чин сэтгэлээсээ Бурханаас гуйгаарай. Тэгсэн нэгнийг Бурхан гарцаагүй яад Бурхан аварч өгнө. Ямар хүнийг аврах вэ? Эзэн эмтэрсэн зүрхнүүдэд ойрхон байхагаад сүнсээрээ гимшигчдийг авардаг. Зүрх сэтгэл дотор гимшиж байгаа хүнийг Бурхан авардаг. Энэ гимшил гэдэг зүйл чинь юу вэ гэхээр Бурхан руу буцаж бүрэн ирэхийг хэлж байгаа юм. Би буруу юм хийсэн байна, Бурхан минь гэж уйлах нь гимшил биш. Ойлгосноо? Би өнөөдөр хүртэл амьдрахтаа ийм бохор гим нүглийг хийгээд эцэг хийгээ хараагаад энэ амаараа муухай хараад хэлээд гим нүглийг их үлдсэн юм байна. Энэ гим нүглээсээ болоод би удахгүй там руу явах гэж байгаа юм байна. Үргэлжлүүлээд энэ байдлаараа яваад бол би удахгүй там руу унах юм байна. Тэгвэл Бурхан минь та намайг авраад өгөөч. Одоо би энэ бохор амьдралаа хаяад Бурхан тань руу эргэж байна. Дахиж ийм гим нүгэл үлдэж бохор амьдрахгүйгээр цэвэрхэн болмоор байна Бурхан минь. Намайг авраад өгөөч. Ийм сэтгэлээр Бурхан руу эргэж харж байгаа. Энэ бол жинхэнэ гимшил шүү. Ойлгосноо? Шийдвэр гаргаарай.
Дахиж би энэ бохир амьдралаар амьдрахгүй. Одоо л би гимээ цэвэрхэн болгуулчвал би цаашдаа цэвэрхэн амьдрна. Бурхан минь энэ гимийг уучлаад өгөөч. Ингэж залбираар ойлгосноо? Энэ бол жинхэнэ гимшил шүү. Ийм гим нүглийн далаад живээ явж байна. Одоо энэ муухай бохир зүйлээс татаж аварж өгөх нэг нь ганцхан Есүс байна. Хэрвээ энэ далаад энэ бохир шавард хутгалцчихсан хүүхэд хэн нэгэн туслаарай гэж хашгирахгүй бол хүн гэж туслах уу? Туслахгүй. Би өөрөө гарч чаднаа гэж энэ шавраас гарах гал ингээд байвал хэсэг хугацааны дараа шавардаа шигдээд үхнэ. Тийм ээ? Ам авраарай гэж хашгирах юм бол харин хэн нэгэн сонсоод хурж ирээд татаад гарах юм бол юу гэсэн үг? Энэ аимшигтай бохир шавард живж үх байсан аюулаас аврагдаж байгаа юм. Тэгвэл яг энэ бохир шавар гим нүгэл одоо шавхаатай адилхан гим нүгэл дотор манай хүмүүс бүгдээр байж байна. Хэсэг хугацааны дараа намайг авраач гэж тусламж гуйхгүй бол тэгээд үхнэ. Одоо гимээ уучлуулъя гэж бурхан руу хандах юм бол бурхан тусалж өгнө. Ойлгосноо? Одоо тэгвэл гимээ уучлуулъя гэж бурхан руу хандаж залбираарай. Исая 55:6-аас 7 байна. Олдож болох үед нь эзнийг хайхтун. Ойр байгаа дээр нь түүнийг дуудагтун. Хорон муун замаа буруу нэгэн бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх эзэн өөд эргэг. Өгөөмрөөр уучлах бурханд маань эргэг. За олдож болох үе энэ мөн үү? Энэ цаг. Яг үннийг олж авах боломжтой цаг чинь яг энэ цаг мөч байна. Энэ удаагийн семинар байна. Энэ семинарыг өнгөрөөчих юм бол хүн хизээ өгөхөө мэдэхгүй. Дахиад ийм боломж ирэхийг мэдэхгүй, тийм биз? Тэгвэл одоо л гинэ уучлуулад мөн хэмээг олж авах энэ боломж байгаа дээр бурхныг хай. Би яавал гинэ уучлуулах юм бурхан минь? Эзэн минь гинэийг нь уучлаад өгөөч. Одоо бурханд руу хандаарай гэсэн үг. Ойр байгаа дээр нь түүнийг дууд. Бурхан минь намайг аварч өгөөч. Залбираараа заавал. За юу? Хорон муун замаа гэж байна. Хорон муу мөн үү? Хорон муу гэмнүүд хийсэн хорон муу гэмнүүд мөн үү? Тэгвэл хорон муун замаа буруу нэгэн нь бодол санаануудаа орхих гэж байгаа биз? Энэ бохир гэмнүүдээ бүгдийг бурханы өмнө орхиж хаяарай. Тэгээд өөрийг нь өрөвдөх эзэн өөд эрг гэж хэлээд байгаа биз? Энэ гимшил واخгүй гимшил. Тэгээд өгөөмрөөр уучлах бурхандаа эрг. Энэ бохир гэмнүүдээ бүгдийг нь орхиод бурхан руугаа эргээрэй. Одоо л би уучлагдаж цэвэрхэн болж мөн хэмээг олж авъя. Бурхан минь намайг аварч өгөөч. За ийм нэг л бурхан ярина. Анхааран харж аварч өгдөг байна. Манай хүмүүс гэмээ уучлуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна уу? Тэгвэл бурхан руу хандаж шийдвэр гаргаарай. Одоо би бохир амьдралаар амьдрахгүй энэ бүх бохир гэмээ хаяад бурхан руугаа эргэе. Намайг авраад өгөөч. Ийм сэтгэлээ залбираасаа гэж хүсэж байна. За энэ цагийг ингээд дуусгая. Хамтдаа залбирцгаая хөвгөл. Хайр ба нэгүслэр бэлхэм дүрэн бурхан аваа. Таны өмнө таны үгээр дамжуулан өөрийнхөө зүрх сэтгэл доторхыг хүүхдүүд маань харж онцлуулсан билээ. Үнэхээр бурхан таны өмнө хийсэн маш их гим нүгэл хорон муу зүйл их байгаа билээ. Энэ маш их хорон муу бохир гим нүглээсээ болоод хүүхдүүд маань бүгд там руу хаягдах хувь тавилантай байгаа билээ. Бурхан минь та эдгээр хүүхдүүдийн маань гим нүглийг уучлж өгөөд заавал аварч өгч мөнхийн деважин руугаа оруулж өгөөрэй бурхан аваа. Хүүхдүүд маань хүртэл энэ гим нүгэлтэн гэдгээ бурхан таны өмнө гимшин эргэж бурхан танаас авралыг гуйж бурхан таны хийж өгсөн гайхалтай авралын ажилд зүрх сэтгэлээрээ итгэж мөн хэмээг олж авч чадахтан та тусалж удирдах өгөөрэй. Үгийг сонсож байгаа хүүхдүүдээс нэгэн ч төөрөн одолгүй бүгд үнэнд итгэж чадахтан та тусалж удирдах өгнө. Энэ газрыг та ариун сүнсээр бэлхэм дүүргэж өгөөд ариун сүнсний ажил илүү хүчтэй явагдаж бүх хүүхдүүд маань аврагдаж чадхад та тусалж удирдаарай. Ингээд бүхий л зүйлийг таны хүчрхэг мотор даатгаад таны хайртай хүү Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен.